Дөрж яа дөнгөж 5 дахь дугаар хүүхдтэй 5 дахь дугаар ч бас гоё дугаар шүү дээ. 5-5 гоё байна. За 5 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн подкастн дээр хишгэ Тимүка 2 байна. Энд гоё доллараад гоё юм тий. Тий, өстой гоё. Муха бүрхгээл, бороо ороод, гоё нэглүүлээ алсан чи. Гоё наар гараад, гоё доллараад. Тэгтээ бас дараагийн 7 хоногоос дахиад бороо орно. Нэг бодлыг нөгөө өвлөн цаас орохгүй болохоор чам бас гоё нэгтэйдэг тий. Тий. Яг нэг уул руу гарч ил цас орохгүй болол тий. Уул руугаа гарч ижлэг гоё жинхэнэ цас үзэн. Тий. Тэрнээс өөр гоё тийм цас байхгүй болохоор бас жоохон бороо ороод хахаар амар утгартай юм бэл. Тий. Тэгээд гэтээ альч газар яг нэг хавар болохоор гоё сэтгэл санаа сэргээл гоё ялдаг тий. Дулаан өр амьсгал ороод гигэлзээл нар тусаал нарны энерги мэдрэгдээл гоё идэг шүү дээ. За одоо энэ дугаар дээр ингээд Европ Монгол хүмүүсийн ялгааны талаар ингээд жоохон бас ярил л та тий. Өөрсдөө соёлын ялгаа тий. Одоо мэдээж хувь хүн болгон адилгүй. Гэхдээ ер нь нэг тийм нэг үндэсний тийм нэг ялгаа гэж байдаг шүү дээ. Зан характерын ерөнхий тийм нэг зан характерын тийм ялгаа гэж юм байдаг. Тэрийг бас олж харсан юм байгаа бол тэрийг бас өөрсдөө жоохон ярилцвал тий. Бас надаас одоо арай олон жил амьдарч байгаа болохоор бас олон арьст өнгө арьст одоо за өнгө арьстанд гэх юм шааш. Олон үндэстэн хүмүүстэй уулзж исэн баг тий. Таарж исэн, хамт ажиллаж исэн, сурж исэн байгаа. Тийм шүү дээ. Ер нь яг бас Франц, тэгээ Швейцарч гэсэн тий. Ялангуяа Швейцарын Женев бол айгүй олон үндэстэн нэг дор ажилладаг. Тийм газар Франц ч гэсэндээ айгүй олон үндэстний хүмүүс бас байдаг газар болохоор ер нь бол хүмүүсийг ингээл хараал за яг харууд нэг иймэрхүү байд юм байна. За арабууд нэг иймэрхүү юм байна. За тэгээ бид нар бол Азиутайгаа мэдээж мэднэ тий. За тэгээд Европууд яг шарууд бас ямар вэ гэл тэр бүх ялгаанууд ер нь бол харагдана. Тэгэл яг тэгээ мэдээж яг тэр хүмүүст өөрсдөнд нь бол community дотроо бол гоё юмнууд бол байдаг л х тий. Одоо нэг яадаг чинь нэг үндэстэн нэг шашинтай хүмүүс болохоор нэг хамгаалдаг байдаг ч юм уу. Тийм байдаг баха. Зүгээр яг нэг ингээ Монгол Аз эмэгтэйгийн хувьд бол тэгтэй штэ амар сонио. Би 10 жил тахта миний одоо тийм хар араб тийм охтуудтай би илүү найзалдаг гэсэн. Одоо илүү тийм юу гэмдэ. Арай тийм үзэл бодол хинтэй хайшин. Нэг тийм vibe нэлдэг. Яг юм шар ингээ охтуудыг бодох юм бол илүү vibe нэлдэг. Тийм шар одоо ингээ бид нар чи яг юу юм шиг байгаа. Ер нь ингээл нэг адилхан хийжүүдтэй загнуул зодуулж өссөн ч юм уу те. Нэг тийм соёл төхөө гэж юу? Соёл төхөө. Тийм. Тэнгуут л ч одоо энэ шар охтууд ч юм бол жишээлбэл ингээл аав ээж нь гар марны хүрхгүй. Тэгээ загинж магинжаан ч гэсэндээ манай ээж нь байж шиг алын шүү итэш шүү гэж загнахгүй шүү дээ. Тийм тэгэл тусдаа өрөөтэй өрөөндөө ороод халгаач. Ярилцах тийм юу байхгүй. Тийм тэгээ одоо хүүхдтэй ингээ ярих хэлэх юм гарлаа ч гэсэндээ айгүй ингэж тэр хүүхдэд хүндэтгэлтэй хандаж хэлхийг хичээдэг ч гэдэм юм уу те. Яг нэг тийм юмнасаа шалтгаалд юм уу яа дээ. Энтхийн охтууд ч айгүй тийм эрхтэй хүсцэн харагддаг. Айгүй тийм нэг л тийм өөр л идэг гэсэн юм шиг байна. Хараа яг хар шар охтууд одоо тийм нөө хар бор охтуудтай болохоор ингээд яг нэг жоохон тийм одоо ээж аавч мөн гэр бүлийнхаа талаар ингээд бодох мэдрэх юм ч гэсэндээ айгүй илүү төстэй тий. Одоо ээж ална ч гэдэм үү одоо юм ч юм тий. Болохгүй гэлөө тий. Тий. Ингээ буруу юм хийлэхэд ингээ нэг ээжээсээ айдаг айцсан угаасаа нэг зодуулдаг царайтай тий. Яг зодуулдаг царайтай. Тэгэл нэг арьсан халуулж исэн. Тий. Нэг яг нэг юм зэрлэг штэ угаасаа манай ер нь ээжүүд ч Монгол тий хүүхэд өсгөх арга бол угаасаа айгүй амар тий одоо ингээд бодоод хахад ингээл арьсч өвчөөд мөччиж санжуулаад
За аллагны амт үзүүлээд өгөөл 5 салаа боо мох амар тий. Маханд чи хэлнэ мэл тий. Чихэнд чи юу лээ? Чихэнд чи хэлээ сонсохгүй бол маханд чи хэлээд ойлгуулад үг юм уу гээл. Тий. Тэрийг тэр чин зөвхөн үг юм шиг мөртлөө бас тэрийг бас биелүүлдэг байсан. Тий. Уусаа биелүүлэх гэж хэлээд байгаа байхгүй. Нэг хэлээд хоёр хэлээд за нэг хэлээд болохгүй бол шууд хоёр дахь дээрээ тэр амлалтаа биелүүлдэг. Занал хийлээ биелүүлдэг. Тийм байсан болохоор арай өөр. Би бас яг жоохон анзаарснаа тийм шиг санагдчихээн. Одоо яг ийм шар одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэднээс илүү одоо ийм одоо тий хар арьстай тэгээ дээрэс нь одоо тэр яг дундын хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэр нэг араб одоо турк одоо косовач юм уу тий ингээд энэ хүмүүс нь одоо шар хүмүүсийг одоо арай их зам багтай юм шиг надад санагддаг. Ягаад тэгэхээр одоо ингээд харцхад ингээд шууд мэдэгдэж байгаа ш тэр хүн чинь ингээд за ингээд шууд харцаж болохын хувьд бол болно. Гэхдээ би яг ийм цэвэр тийм шар одоо цэвэр Швейцар, цэвэр Франц одоо тийм хүнтэй бол яг таарс үгүйг мэдэхгүй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр би яг ийм маш олон үндэстэн байдаг газар ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энд одоо яг ямар үндэстэнтэйгээ суугаад энд ирээд амьдарч байгааг би мэдэхгүй байхгүй. Тэгээ би энэ нөгөө анх ирээд ямар сандал бүх шаруудыг яг л цэвэр Швейцар хүн, цэвэр Франц хүн гэж бодоод исэн. Тэгсэн чинь үгүй. Тэгэл ингээл хар арьстай хүн гэрхэл юм бол энэ ингээ Африкийн хар юм байна гэж бодоод исэн чинь яг үгүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд миний ингээ бодож исэн бодол тэр юм чинь бүгд ингээд шал өөр байгаа байхгүй. Тэгээд яг цэвэр Швейцар, цэвэр Француудын ингээд яг уулзч үзчихсэн үгүй би сайн мэдэхгүй юм чи яг цэвэр Швейцар оо Франц гэж би асууж чадахгүй шүү. Тэгтээ ингээд надад ингээд арай илүү харцгад амар ч юм уу одоо ингээд ямар нэгэн имлэг те даатгалын газар ч юм уу ингээд байгууллагууд сургуулт ч гэсэндээ ингээд ороход эцэг эхчүүд нь ч гэсэндээ ер нь арай юм нааштай илдэг байдаг хүмүүс нь арай тэр хар арьстай эсвэл тэр нөгөө тэр яг араб, португал одоо испани тэр хүмүүс гэдэг юм шиг санагдсан. Тийм ер нь бол яг явж явцсан нэгтэл хүмүүс шүү дээ. Тийм зовлон нэгтэй болохоор хорондоо биш хорондоо биш. Тийм хүний нутагт бас яч гал. Тийм. Тэгтээ бас юу юм биш үү? Сургууль одоо энэ хүүхдийн сургуульд юу байдаг юм шүү. Бас яг цэвэр хүмүүс ажилладаг гэж магадгүй. Гэж бодож байна. Яг нөгөө Франц хэлээр хичээл норж байгаа учраас за ядчил нэг Франц хүн одоо Португал хүнтэй суусан хүн ч байдаг ч юм уу. Тийм холимог хүн сургуульд багшилдаг гэж магадгүй гэж би бодоод байгаа байхгүй. Ягаад гэхээр зэлмигийн өмнөх сургуульд ч гэсэндээ одоо сурч байгаа сургуульд ч гэсэндээ хар арьстай багш би яг ингээ анги өдөрцөн багш бол хараагүй байхгүй. Яг нөгөө өдрөмжлөгийн багш нь эсвэл одоо нөгөө тийм өдрөмжлөгийн багш эсвэл нөгөө ресторанных нь ажилтан ч юм уу тэд нар нь ингээд хар эсвэл нөгөө испани хараад идэв шүү дээ. Тийм хүмүүс бол харагдсан. Яг анги өдөрцөн багш нарыг хараад хахад яг нөгөө өндөр тэгээд ийм цэнхэрнүүдтэй яг тийм байгаад байгаа байхгүй юу? Тий яг ер нь бол одоо уул юм дуртай богинтой гэдэг шиг айхтар харууд ч юм уу айхтар арабууд бол угаасаа байгаа. Одоо бүр энд ингээд багасаа төрж өссөн мөртлөө тэгээд ингээд маш их яг соёлд нь уусцсан тий яг тэр нөгөө нэг одоо бидний мэддэг нэг юм өөрсдийнхөө соёлыг маш их хадгалж үлдсэн одоо жишээлбэл харууд гэлтгч амар чанга орилж хашгирч ярьдаг ч юм уу эмоц өндөртэй тий тэднэр шигэ биш айгүй тийм европчдсан тийм харууд арабууд бол байдаг гэхдээ тэр бол мэдээж ховор ихэнх нь болвол яг л нөгөө бидний мэддэг те арабууд нь бол ингээл амар юм ингээл бас нэг жоохон хэрүүлж юм шиг те ингээл нэг юм юу харууд бол тийм харууд болохоор ингээл нэг хаа газар нэг би л энд байна гэсэн шиг ингээл нэг ахилж уухсан те ингээл нэг айгуу тийм бүдүүлэг маркийн тим юмнууд ер нь бол зөнгөлөх нь байдаг ч гэсэндээ тэр дундаа бас ингээд яг бүр энтхийн хүмүүс шиг ингээд ямар ч акцентгүй ярьдаг тийм бүр ингээд төлөвшсөн хүмүүс одоо төлөвшсөн гэж хэлэр чинь одоо нөгөө бүр ингээд яг уусцсан тийм хүмүүс бол байна гэхдээ нэрээ бас ингээд сая чамайг хэлсэн чинь ингээд бодоодсэн чи яг сургууль дээр за мэдээж яг тэр нөгөө контин одоо тэр нөгөө юун дээр хоолны газар нь ч юм уу те эсвэл цэвэрлэгээ хийдэг хүмүүс нь ч юм уу гэхээс биш яг нөгөө анги өдөрцөн багш нь бас яг тийм
өнгөтэй арьстай хүн байхыг бол би бас сайн хараагүй мэн нэрээ. Гэхдээ ингээд за яг сургууль цэцэрлэгийн багш болоход яг ямар одоо сургууль цэцэрлэгийн багш болоход бас яг ямар одоо юу хийтээ. Одоо ямар шаардлага тавьтیں۔ Ямар одоо сургалтын суудын ч юм уу. Тэрийг ингээд бодохоор бол чи яг ингээд сургалт юмд ингээд суухад бол чамааг болоо чи хар юм байна болохгүй ч юм уу. Тийм юм бол байхгүй шүү дээ. Энд ч угаас л хүн эрхтэй ш. Тэгэхээр зэрэг яг чи өөрөө үнэхээр хүсэлтэй үнэхээр тэр хүүхдүүдийг тий одоо энэ Швейцарын ч юм уу яг Франц хүүхдүүдийг чи ингээд сургаж үлгэрлэж чадхаар тийм хүн байх юм бол мэдээж болно. Гэхдээ яг тэр юмыг хангасан өнгөт арьстай тэр цөөхөн байдаг баха. Тийм цөөхнөөсөө гадна би бас ингэж бодоод байгаа байхгүй. Одоо нэг 3 дахь орон гэж явж байгаа бид нар ч тий. Тэгэнгүүт ажил авах төрслийг тэгдэг гэж байгаа байхгүй юу. Одоо ингээл 10 хүн тутамд одоо нэг юм 3 дахь орон байх хэвээр. Тэр 3 дахь орон нь одоо Испани, Португал, Итали энэ ч юм бол эдний 3 дахь оронд бол орохгүй шүү дээ. Аз модод чинь яг юунд ороод байгаа байхгүй юу? 3 дахь оронд ороод байгаа байхгүй юу? Одоо тэгэнгүүт би хаанаас ч ямар ч юм сонсч ирсэн юм. Ингээд 10 хүн тутмын нэг нь л 3 дахь орны хүн байх хэвээр. Одоо ажилд авах тэр одоо хүний нөөцийн бодлого нь тийм гэдэг гэж байгаа байхгүй. Тэрнээс биш ингээл хүссэн болгоныг ингээд аваад авахгүй. Яг тэр чинь энэ орны эдийн засаг энэ олсон одоо иргэд мэргэд гээл тэднэргээ боддог юм шиг байгаа. Тэгээд 3 дахь орны хүмүүс үнэхээр маш сайн байж ийж тэгээд дээрэс нь ажлын машин дөр туршлагатай байх хэрэгтэй. Тэгээ бас танил талаас хардаг гэдэг жилээ. Таньдаг хүн байх хэрэгтэй. Тэгжээж ажилд ордог гэж би сонсч байсан байхгүй. Тэгэхээр хэдий ингээд ур чадвартай хэдий ингээд хэл ус ингээд сурцсан сургуулийг ингээд төгссөн байсан ч гэсэндээ би одоо чинь Аз хүн байлаа гэж бодоход намайг бол авах нь айгүй хэцүү хаа. Бараг 100 10% ч юм уу тий. Тэгжэл одоо нэг 5 жил мэл араас нь хөөцөлж би нэг багш магш болох байх гэж би бодож байна. Тийм багш магшийн юу бас тийм хэцүү байдаг гэж магадгүй. Тэгээд яг нөгөө Швейцарт ингээд ажил хайгаад явхад яг харж байхад бол чиний илдгээр яг тийм юу юм гэлээ. Танил тал сайтай хүнд бол ажил хурдан олддог. Харин би Франц болохоор харьцангуй за бүр ингээд амар тийм им лагшри магшри газар л биш болвол тий одоо зүгээр нэг энгийн байгууллага ч юм яхад бол ер нь бол танил талаар ингэж ажилд ордог гэдэг ойлголт ер нь л бол байгаагүй заяа. Тэгсэн чинь Швейцар бол бүр яг баг Монгол шиг. Харин тийм гэж хэлээ. Тий. Бүр яг ингээл тий. Бүр яг ингээл тань талдаараа ингээ яриулаад таньдаг хүнийг танилыг бол ингээ оруулах ч юм уу тэр мэрэндээ айгүй туртай яг ер нь тэр нь ингээд баг ажилд авах соёлын нэг болцсон. Тэгэж анзаарчихсан. Тийм. Тэгээд ер нь тэгээд одоо нөгөө альч байгууллагын ер нь сүүлийн үеийн бодлого их тийм болоод шүү дээ. Одоо diversity тий одоо нөгөө үндэстэн холилдсон ажилчдтай дээрэс нь одоо нөгөө хүүс тэнцвэр тий тэр бол яг ингээ бас нэг байгууллагын соёлын нэг юу болчихж байгаа болохоор бас тэгж байгаа л да. Тэгээ Швейцарт бол яг ажил одоо тэр ялангуяа одоо илүү тийм офисын тийм өндөр хариуцлагатай ажил энтерт бол шалгуур бол маш өндөр байдаг нь бол угаасаа харагдсан. Францад бол яг анзаараад тахад бол чи ер нь бол чадвал хийл гэдэг ер нь юутай. Чи үнэхээр өөр амбицтай, үнэхээр одоо өөрийгөө үнэлж чаддаг. Тийм. Үнэхээр тэр сургууль соёлыг төгс хүсэлтэй, төгсөж чадаад тэгээд ингээ явж байгаа бол ер нь бол чи энэ Аз юм байна ч юм уу бид нар Франц хүмүүсээ илүү авнаа ч юм уу. Тийм юм бол байхгүй. Яг улсын бас бодлого өөр л дөө. Франц ч ер нь бол айгүй тийм юу орон шүү дээ. Ээлтэй орон. Тийм. Тэгэхээр зэрэг тэр талаараа Швейцараас бол шал өөр л дөө. Харин тийм би бас тэгж сонссон. Тэгэл би гайхчихсан. Ямар ч нэг монгол шиг юм байна да гэд. Тэгээд тэр нэг одоо үндэсний ялгаа гэдэг шүү дээ. Би ямар ч энд ингээд ирээд 2 жил болоход бол ямар ч нэг 10 хар арьстай одоо хар хүнтэй бол би хэрэлдэж ийсэн. Тийм. Яг бүр ингээд амар хэцүү ингээд тэгээд ядчихад нөгөө нэг өөртөө амар өндөр хоолойны өнгөтэй шүү дээ тий. Тэгэл уурлаад ирэхээр тэр нь бүр ингээд яг л галцсан юм шиг болдог. Амар. Тэгээд тэр цуснд нь байдаг юм уу? Соёл нь ч юм уу мэдэхгүй. Тэгтээ ямарч би нэг 10 хүнтэй бол 10 хар арьстай хүнтэй бол би бол
хэрэлцэн туршлага бол байна. Харин Туршлага байна уу? Тэгэхээр ингээд тэгсэн мөртлөө одоо өөр ингээд үндэстэндээ ингээд маргалцсан юм гэвэл баг байхгүй байхгүй. Яг хав тийм ер нь байхгүй байна. Ер нь л ингээд жоохон тийм төвхтэй. Гэтэ би ингээл амар хүү харууд чи хар арьстай хүмүүс том мохоо зохой гэж бол бодохгүй л юм л та. Яг тэр надтай таарсан дээр гарч байгаа эвгүй байсан гэж магадгүй. Одоо тэгэнгүүт ингээд манай хүүгийн хуучин сургуулийнх нь ангийнх нь охины ээж нь бас айгүй хөрхөн байдаг хгүй надад ингээл туслаад одоо чи ингэх хэвээр тийх хэвээр гэл ингээл зөвлөгөө өгөөл. Одоо энэ шинэ явж байгаа сургуульд нь гэсэндээ бас нэг хар арьстай хүн байдаг. Манай хүү бас тэрнтэй айгүй найз ахгүй. Тэгэл тэр ээж нь гэсэндээ ингээл бас хөрхөн наано цаана ингэж юм уу тэгж юм гэлээ юу тэгдэг. Тэгэхээр бас хүн болгоно нэг тийм муу гэхээр бас хэцүү. Тийм, ер нь бол хүн болгон муу гэж угаасаа л хэлж чадахгүй л дээ. Гэхдээ яг нэг тийм үндэсний онцлог бол угаасаа байд юм аа бит. Ялчгүй байд. Бүр ингээд яг л галцсан юм шиг. Хүн одоо ингээд хоёр хүн хоорондоо маргал хизээч нөгөөнийх талбарыг сонсохгүй. Хэвээ ингээд бүр бие мээрээ ингээд бараг зодтолгоолоо. Тийм, одоо тэр хуучин сургуулийнх нь манай хүүгийн хуучин сургуулийнх нь тэр нэг ангийнх нь хүүхдээ ээж нь бол бүр яг галзуу солилт юм шиг намайг бүр ингээд би уг нь ингээд хаяад эргэж хараад яваад өгч байгаа. Тэнгүүд ингээд миний мөр зүрнээс татаж намайг эргүүлж мэргүүлээл. Одоо миний мөрлөө ингээд хоргоороо чичиж мичээл заяа. Тэр ингээд яг тийм галзуу юм шиг хүртэл мэдрэл үгүй мэдрэл гэнэ айгу нөгөө юу гэдэг лээ. Соёлгүй л хүмүүс л да. Тийм, тэнгүүд одоо энд чинь одоо тэр нэг сургуулийн нэг тийм дүрм журм зарчимч хүмүүнийг юм байдаг юм шиг байна. Эцэг эхчүүд хоорондоо тэгж асуудал үүсгэх хэрэггүй гинэ. Хүүхдүүд хоорондоо асуудал үүссэн тохиолдолд багшаар нь дамжуулж ялнаа. Эцэг эхчүүд шууд хоорондоо харилцаж холбогдох ер нь бол хоригддаг юм шиг байна. А тэгэнгүүт тэр хүүхэн болохоор шууд над руу ирээл ингээл тэг ингээ өглөө бүгд хүүхдүүдээ хөргөж өгч байгаа шүү дээ. Тэгж байгаа тэр хүүхэн болоо шууд тэгж байгаа байхгүй. Ирээл шууд ухаан жолоо над руу дайрж байгаа байхгүй. Пүү паста нэр яасан. Тэгснээ ингээд одоо манай хүүхд зогсож байгаа. Тэрний хүүхд ингээд зогсож байгаа. Тэнгүүд тэрэнд ингээд зөндөө олон хүүхдүүд байхад одоо манай хүүхдийг Аз гэж хэлж байгаа байхгүй. Танаа хүүхд Аз техник Аз маа гэж хэлцээ. Тэгснээ хүүхд рүү харснаа чи хизээ чинь хүүхдтэй найзлахгүй шүү гэж мэгэл. Тийм одоо тэр хүмүүжил тэгж хүмүүжүүлж байгаа ээжээс одоо ямар хүмүүжил төгтөх нь ойлгомжтой байна шүү дээ. Тэгэхээр ингээд амар юм билээ, аюултай юм бил. Тэгэл би тэр бол бүр соёлгүй бүдүүлгэл хүн байна л та тий. Тэгэл яг дараа нөгөө нэг захирлын тэрийг сонсч над руу залгаж байгаа байхгүй. Ингээд чамд ингээд амар онцгой юм болсон байна. Тэгээ би одоо тэр одоо эцэг хийх дуудаж уулзсан тэр хүн дээр арга хэмжээ аавна. Тэгээд дараа нь яг нөгөө нэг тэр чинь нэлээд одоо хугацаа өнгөрсөй дараа хүүхдүүд нөгөө нэг тайлан тоглож юм хийдэм бил. Тэгээ тэр мөчийн ингээд би ингээд тааралдаал. Тэнгүүд нөгөө тэр нөхөр нь аягүй дайжгүй. Ингээл мэдлэл манай нөхөртэй ингээл мэдлэл за юу байна мэн гэл ингээл хоорондоо жижиг хөрх ярмаар өрнүүлчихдэг. Тэгэнгүүт эхнэр нь ингээл тажир шуг гэл гараад ингээл амар зэхэлж хэлцээр тэгээ бараг цааш очих нөхөр мөхрөө загнадаг хөө бараг чи бараг өстэй яг гэж яриад байгаа юм гэж мэгдэг. Тэгээд би болохоор за яг зөөлөн хатгаа иддэм да гэж бодоод би дараа нь ингээл мэдлж байгаа байхгүй юу? Хэдэн сарын дараа 2-3 сарын дараа. Тэгсэн нөө гэл мэдлэнгүүт харчаал ингээл нүдрээ амар харчаал шууд яваад өгдөг. Амар соноо. Тэгэл би за юм 100-тай хүүхэн байна да. Одоо тэр надтай тэгж харслаа юу ч бол хожихгүй би ч юу ч хожихгүй болохоор би тэгэл за тэгэхгүй бол бас ингээд зэглэм харж байгаа шүү дээ. Ангийнх нь хүүхдийн ээжтэй мэдлэхгүй байна гэж бодчих үү дээ гэж бодохоор ч юм бас амар байгаа юм чи. Тэгэл за гэл мэдлэлтэй тэр хүүхэн надтай тэгээд тэр сургуулаа шилжилтэл мэдлээгүү л дээ. Тийм сонио юм болж байсан бас. Швейцарт бас гайгүй нэг тэгж амар харуудтай таарч байгаагүй мэн. Гэтэ Францд бол ялангуяа миний тэр хуучаа амьдарч байсан хот мотод бол зүгээр олон хүүхдүүдэд дагуулсан тий. Тэгэл зэрэгтэй би л нэг энд шүү гэсэн шиг ер нь бол тиймэрхүү айгуу юм характер юутай. Тийм тэр нөгөө нэг би л энд шүү гэдэг хандлага шүү дээ. Тэрийг юунаас гарч ирсэн бэ гэсэн чинь бас нэг подкаст сонсч байсан чинь жилөө тэгсэн мэт нөгөө нэг яг одоо хар арьстай хүн үүссэн бий болсон цаг гэж байгаа шүү дээ. Тэгээд за үүссэн бий болох юм шээ. Хар арьстай хүмүүс чинь ер нь л ингээд анханасаа бүр олон жилийн өмнөөс ингээд нөгөө нэг арьс өнгөөр ингээд ялгуулан гадуурхагдаж ирсэн байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тэр нь ингээд цуснд нь үлдсэн гэх юм уу? Тэнгүүд ингэдэг гэж байгаа байхгүй юу?
ямар нэгэн одоо ингээд юм болоход намайг одоо тий өнгөт арьсан болоход тэгж гинөө гэж амар хохирогчийн одоо тийм сэтгүүтэй байдаг гинэ өнгөт арьсан хүмүүс ер нь. Тэгээд ингээд ямар нэг юм болоход амар эмзэг хүлээж авдаг, амар эмзгээр хүлээж аавна. Тэгээд дээрэс нь намайг ялгуурлан гадуурах чинь гэдэг бодол нь амар давмгаалдаг гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тийм амар эмзэг байгаад тэгээд дээрэс нь өөртөө нөгөө бас эмоц өндөртэй хүмүүс баярлахаараас амар баярлж баярлдаг шүү дээ тий. Тэгээ яг эмоц өндөртэй хүмүүс ахгүй тий. Уурлахаараа уурлж байгаа маш сайн мэдэгддэг. Тий. Баярлахаараа чанга инээ. Шууд уйлж мэлэл баярлахаараа тий амар тийм эмоц өндөртэй хүмүүсэлтэй уусаа. Тийм байна. Тэгтээс миний таарч байсан өнгөт арьстай гайгүй хүн бас байгаа шүү дээ. Тийм байгаа. Би хараа тийм найз охтуудтай байсан. Аюу өргөнд тэд нар ч юм тэгэл яг бас л нэг жоохон биднэрх уу гэх юм уу одоо тийм шар охтуудыг бодох юм бол арай тийм. Ядуу бороо орноос ирсэн болохоор бас тэгэл адилхан баг уу. Арай тийм илүү тийм халуун дулаан. Одоо яг тийм тэгээд нэг юм яг энэ яг манаахан гэдэг шиг нөгөө манаах гэж хүлээж авсан ингээ хүнээ аюу тийм өмөрөмтгий те. Тиймэрхүү хандлага ер нь бол харагддаг. Тэгээд миний бас нэг анзаарч харсан юм бол яг одоо саяны юу заяа. Ер нь ингээд одоо манай Монгол ч юм уу одоо энэ харууд ч юм уу те гэдэг шиг ер нь ингээд дэлхийн бусад орны хүмүүс за яг энэ шаруудыг бодох юм бол ингээд нэг тийм одоо арай тийм нэг үнэн гэх юм уу? Одоо нэг тийм дургу байгаа бол ингээд нэг дургуунтэйг нэг ингээд дуртай юм шиг мэдрэмжийг төрүүлдэггүй ч юм уу те. Ингээд хин одоо яг ингээд анзаараад хахад шарууд болохоор яг ерөнхийдөө тиймэрхүү ер нь нийтээрээ ер нь Швейцарч байна уу, Францч байна уу, Бельгич байна уу те. Ер нь гэтээ тэр нь болохоор одоо нэг талаасаа бодохоор за тэр нь илүү соёлтой юм шиг те. Одоо чи хүн болгонд угаас таалагдах халбгүй, чи хүн болгоныг таалах халбгүй. Тэгтээ чи хүн болгонд нийгмийн харьцаанд орж байгаа учраас заавал энд дургүй байна гэж хэлцээд ах шаардлагагүй те. Бүгдэнтэй инээгээл өнгөрөх хэрэгтэй ч гэдэм үү. Тэгэн гутал за энэ бол яг иймэрхүү хөнгөн сэдв дээр бол юм байна. Гэтэл эн чи яг ингээд амьдралын бүх хүрээн дээр те одоо ажил дээр жишээлбэл зүгээр л нэг хүн биш болоод эхэлж байгаа шүү дээ. Тэр чинь илүү улам дотн болно. Тэгэн гутал ингээд амьдралын бүх хүрээн дээр тэр хүмүүс нэг тийм хоёр нүртэй байгаад эхлэхээр тэрэндээ ялангуяа ингээд мэдэгдэж бариад эхлэхээр айгүй хүний гомдоод өгч юм уу те. Муухай мэдрэмж төрүүлдэг ч юм уу. Ямар муухай юм те. Өчргөө энийг л хэлсэн чинь араар ингэж ярьж идэг ч гэдэг юм уу те. Ингээд за шарууд ингээ айгүй соёлтой болохоор хүмүүстэй ингэж гоё хүн болгонтой ингэж яд юм одоо өчргөө ингэж хэрүүл урууллаар юм шийддэг юм За тэр бол ингээ зөв гудамжинд явж байгаа хүний хувьд бол окей. Яг юм илүү татн хүрээнд амьдралын бүх хүрээнд ингээ найзалж байгаа хүмүүсийн хувьд болохоор ингээ яг асуудал болж байгаа юм шиг надад харагддаг байхгүй юу. Тэгээ дээрэс нь шарууд ингээ амар залтай юм шиг надад санагддаг. Тийм айгу ухаантай юм шиг тий. Тийм нэг одоо яг нэг колончлогч сэтгэлгээтэй юм шиг санагддаг байхгүй юу. Ингээд өөртөө амар юм дипломат. Хизээч одоо юу гэдэг чамтай тэнэг мангар дээр нь тулж хэрэлдэхгүй. Тэгтээ ингээд цаавар ингээл хор найруулаад ингээл өөрөө айлах баг ажил хийгээл ингээл тэгтээ ингээд бүх юм дээр юм амар дипломат. Тэр нь надад ингээ яг ингээ хараад тахад яг нэг юм амар колончлогч сэтгэлгээтэй те нэг одоо чи яасан муухай ингэж хэлэх арга байхгүй. Тэгсэн хэрнээ тийм нэг муухай. Гэтэл яг ингээд бусад орны хүмүүс болохоор илүү цайлган ч юм уу те. Хитэн ингээл эмоц өндөртэй гэдгээр одоо ингээл муу нэртэй болж байгаа ч гэсэндээ илүү тийм цайлган. Таалагдахгүй байна. Шудраг бус юм дээр бол шудраг бус байна ч гэдэм үү. Эсвэл ингээд нэг хүн шудраг бусцаан гарахгүй гэчээдэг ч юм уу те. Тэгэхээр шарууд бол амар ийм ичхүргүүгээр юм шудраг бус юм ингээ гаргацдаг ч гэдэм үү те. Энэ тиймэрхүү юм надад жоохон ажиглагдаад байдаг байна. Тэр нэг бас ингээл бодоод хад яг тийм байгаа байхгүй яг одоо хуучин хүүхгийнхаа явжсан хуучин сургуулийнхын захирал интернет ч юм ингээл ангийн багш нар очиод ингээл уулзахаар яг тэглэв те тантай санал нэг байна бид нар таныг дэмжин бид нар таны хүүхдийг дэмжиж гин гэл
Тэгэл тэгсэн мөртлөө ингээл эргэж хараад ингээл нүд мүдээ эргэлдүүлээл. Энд чинь бол ерөөс байдаг юм байхгүй ялан. Бүр ингээд зүгээр наазах юм жишээ тий. Ингээл миний нүд рүү харж инээж байгаа л эргэж хараад нүдээ ингээл эргэлдүүлэх нь ингээл цаад талиндаа ч юм уу нэг газар ойгол надад харагдчихж байгаа байхгүй юу. Эсвэл ингээл хамт явж байгаа хүмүүс харцдаг ч юм уу. Тэгэхээр ингээд яг тийм нүүрэн дээр амар инээгээл тэгсэн мөртлөө яг цаагаар болохоор жоохон арьс өнгөний үзэл гаргадаг ер нь тий. Тий, ер нь бол арьс өнгөний ч гэлтгүй ер нь зүгээр яг хувь хүмүүсийнх нь бүр онцлог нь тийм. Одоо адилхан францууд яаж тэгдэг ингээл зүгээр ингээл ерөөсөө би яг нөгөө Францд ингээд яасан болохоор Франц хүмүүсийн тийм онцлог гэж боддог гэсэн байхгүй юу? Франц хүмүүс тийм амар ингэж нөгөө бүх сэргээл нэгнийгээ муулдаг. Тэгээ одоо ингээд бөөнөрөө байхад бол айгуу бүрээс найрцаг тий айгуу найс хүмүүс ингээл байж байгаа л нэг нь гараа явахад л тэрийг ингээл айгуу ичхүргүүгээр ингээл тий муулдаг. Ер нь бол тэргээрээ айгуу алдартай байхгүй юу? Одоо яг Францд амьдарч байгаа тэр бидний хувьд бол тэгэхэд одоо ингээд Швейцарт ирээд би ингээд швейцар хүмүүст дайрцж үзээд би бас нэг бэлэг хүнтэй ажилладаг л да. Тэр чинь бас л яг шар хүн ба штэ. Тэгэл бэлгээс зүгээр наашаа ирэл яасан. Тэгэхээр тэр бол бас яг тийм адилхан. Ер нь бол одоо хоёр нүр гаргах тэр нь бол ерөөсөө яг тийм Европ хүмүүсийн юм соёл байгаа. Харин соёл яг соёл. Яг тэгдэж штэ. Одоо ингээд автобусын суух гэдэг ч юм уу те ингээд байж ангууд хаалга руу ингээл зэрэгсэл ингээл орох гээд байжлаа гэхэнгүүт чи ор гэл ингээл тэгж байгаа юм шиг мөртлөө араас ингээл пуф гэж мэгэл нэг амар гэж мэгэл яг амар мохоо хоёр нүртэй байдаг л та бас анзаарс тэрийг хэцүү бас гэхдээ хүний нутаг бол хүний л нутаг зээч ингээд би өөрөө ч юм уу эсвэл ингээд эрх чөлөөтэй те ингээл одоо ингээл амар асуудалгүй би ингээ амарч асуудалгүй амьдарч ин гэж бол хэлж чадахгүй. Ингээл одоо ингээл 10 газар орлоо гэхэд ингээ 2 намайг шууд арьс өнгөөр ялгарлан гадуурч байгаа хгүй шууд расист те. Ингээл би англиар ярихгүй гэдэг ч юм уу те. Тэгсэн мэж эргэж хараад туцаа ангуудаа англиар хариулж бариулаад ярьдаг ч юм уу те. Тийм үү. Би тиймтэй бол таарчсан. Тэгээл одоо юу яг тиймэр тийм би зөндөө мэдэрчсэн анх ирээд бол би ингээл амар муухай санагдсан. Ямар муухай юм те. Энд чинь ингээл хүнээр хидэлдэг мэдэлдэг гээл ингээл нүг мүбэн байдаг газар гээл тэгээд яриад идэг гэсэн. Үгүй л биш те гээл амар гомдоол. Тэгээд гэсэн чинь одоо сүлдээ нөгөө дасцсан. Одоо тэр нөгөө алдцдаг болсон. Одоо тиймэртэй байх юм бол баг ингээл те. Чи ингээд яагаад надтай ингээд ярихгүй? Чи ингээд расист өштэй гээл. Тэгээд одоо жишээ нь дэлгүүрийн хөдөлгөгч модалдагч нар ингээл бидүүдийг ингээл хоёлаа явж хахад ингээл миний өмнөх хүнд ингээл аймаг тайлбарлаж намайг харангуйтай тайлбарлахгүй жоох ингээл хямсамнал зогсоод шүү дээ. Тэнгүүд нь би шууд ингээл хамт явж байгаа юм шиг шууд энэ одоо ямар расист юм бэ гэж би шууд хэлчихдэг байхгүй. Тэнгүүд нөгөө нь чи ингээл амар сонсч байгаа шүү дээ. Тэнгүүдээ ингээл ирээл яасан тань туслах уу гэж хэлж байгаа байхгүй. Тэр жишээний. Тэгэхээр ингээд тэр яг ингээ хүний нутагт байгаад хэлээрээ ярихгүй тий. Тэгээд чи ч бас бүх юм ингээл шал юм хаагдмал богдмал болохоор ер нь бол жоо хэцүү л байдаг. Тий. Тийм хүний нутагт байгаа нэг юу л та тий. Тий. Шар хүмүүсийн ялгаа, Европ хүмүүсийн ялгаа бол надад тэгж анзаарчихсан. Тэгээд би болохоор зэрэг ингээд хүмүүсийн одоо өөр ингээд влог хийдэг ч юм уу те ингээд гадаад амьдардаг эсвэл ингээд сурдаг мурдаг хүүхдүүд ингээд рил мэл хийгээл тэгэл ингээд янгууд л энд хүмүүс ингэж юм тэгэхэд манай монголчууд ингэдэг эднэр бол ийм гоё одоо харилцаатай тэгэхэд бид нар ингэдэг гэл ер нь л амар ингэж юм яг үндэснээс ингээд гоё юм сурж авах нь сайн ч гэсэндээ ингээд хитрхи бас ингээд монгол соёлоо ингээд амар бороо гэдэг юм шиг санагддаг байхгүй тэр нь бас жоон сайн санагдаа тэгэхээр за яг одоо ингээд бид нар ярьдаг штэ өстө 70 оныхон өнгө өгчээж л манаас гоё болно ч гэдэг юм уу те. Уг одоо тийм бах. Гэхдээ яг тэр хүмүүсийн өнөөдөр гаргаж байгаа хандлагаар монгол хүнийг дүгнэхэд арай л биш санагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр бид нар бүгдээрээ ярьдаг штэ. Манай монголчууд маш гоё одоо зочломтгой соёлтой ч гэдэг юм уу те. Тийм одоо ингээд хөдөө хэрчин хэдэн километр дунд нэг айл байгаа лээ те. Тэгэхэд ингээд нөгөө хүндээ гоё илгэмсэг маш цочломтгой ямар ч юм танихгүй хүн гэрт нь ороод ирсэн дээшээс суу цай уу ингэдэг гэл идэгээ барьдаг те гэдэг ч юм уу ингээд юм яг монгол хүний тэр нэг уугуул гоё зан чанар уг нь бол айгүй
харин ч бүр ингээд дэлхийд ингээд гоё зан чанар юм шиг надад санагддаг байхгүй юу? Маш гоё шудраг тий гэдэг ч юм уу. Тэгэнгүүт за мэдээж одоо яагаад 70 оныхон гэж яриад гардаг бол гэж миний бодлоор бол энэ хүмүүс чинь ингээд яг одоо итэр залуу 20 30 наснд нь ингээд амар нөгөө арчилсан хувьсгал болоод тэр хүмүүс чинь яг үнэ юм үзээд цанган ядарна мөнгөгүй болж ин дампуурж ин тэр юмнуудаас болоод тэр хүмүүс өөрсдийн одоо Монгол хүний шин зан төрхийг илэрхийлэх юм гаргасан биш зүгээр тэр хүмүүсийн одоо ингэж л одоо ингэж л амьдрах хэвээр юм те одоо жоохон бахад би бол зөндөө сонсч зах зээлийн нийгэмд бол өстой ийм байна, тийм байна ч гэдэг юм уу. Ингэж тийм яриа айгүйх гардаг байсан. Тэгэд яг уу ер нь бол яг уу одоо бол дэлхийн нийтээрээ л ер нь бол хүний мэс чанар муудаж байгаа. Харин тийм хэцүү. Тийм гэхдээ яг уу би юу гэдэг нь тэгэхээр ер нь бол манай Монгол уг нь бол хүмүүсийн зан характер те уужуу тайвуу ч гэдэг юм уу. Яг үндсэн зан чанар нь бол уг нь бол гоё ихгүй юу? Гоё штий. Бүр ийм үг гэдэг үстэй. Монгол хүн байна да. Гэт одоо энд Швейцар хүн байна да гэж хоорондоо хизэж ярихгүй байхгүй юу? Тэнгүүд үгүй чи нэг Монгол хүн байна да. Нэг мэдтэй устай бай. Нэг аяны амсар зуулгадаг бай гэл. Тэгэл ингээл Монгол ир хүн байна да. Монгол юм хүн байна да гэл нэг тийм гоё ихгүй юу? Амар гоё соёл уг. Одоо тэгээд чи нэг амар олон ингээд юу байгаа штий. Одоо ингээ гадаад хүмүүстэй ингээ харилцааж ажиллаж хамт ингээ сурч мурчсан байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ингээ гадаад хүмүүс Монгол хүмүүсийг дүгнжсэн тийм тохиолдол байгаа юу? Одоо би чамаас өөр өмнө Монгол хүнтэй хамт ажиллаж байсан ч юм уу хамт сурч байсан Монгол хүнээр ийм штэ тийм штэ гэж тийм сонсч байсан уу? Тийм сонсч байгаагүй яа тэгэхээр ховролдоо. Би ер нь бол яг дандаа очсон газар болохондоо ганц байдаг Монгол нь анхны Монгол нь тиймэрхүү маягтай байсан. Сая Швейцар төрөд яг хуу миний ажиллаж байсан газар өмнө ч юм уу Монгол хүмүүс ажиллаж байсан гэдэг маягаар байжсан. Гэхдээ тэд нар бол одоо юу гэдэг одоо ингээд солонгостэй хүмүүс ярьдаг штэ. Манай монголчууд бол ажилдаа амар сайн байж гэдэг юм. Тийм маягаар бол нэг амар тэгж онцгоорч гоцгоорсон юм бол одоондоо сонсогдоогүй. Зүгээр Монгол юм. Би нэг монголыг тань би бас хамт ажиллаж байсан ч гэдэг юм. Тиймэрхүү маягаар л ярьж байсан. Франц тахт бол би дандаа л ер нь яг ахтагч байдаг гэсэн. Тийм ганцаархан Монгол хүний сэтгэл үлдээсэн махна шүү дээ. Сэтгэл хүмүүстэй. Тийм л Монгол хүн чинь ийм шүү гээл. Тийм тэг бах те нэрээ тэгсэн бах. Би бол яг тийм хүмүүстэй имерсээр таарсан. 2 3 муу таарсан бах. Амарсан монголчуудыг бол Монгол хүн амар тийм гүйлгээ хонсотой гэж амар хэлдэг юм бэл. Амар хурдан. Тэгээд ингээд юм амар хурдан сурдаг. Монгол хүн хэл амар хурдан сурдаг. Чи хэлээ сураач гэх намайг дандаа тэгдэг гэсэн. Тэр нэг таарч байсан хүн дандаа тэгдэг. Тэгээд Монгол хүнийг бас нөгөө нэг амар тийм культур нэг соёл амар ихтэй гэж амар хэлдэг ус. Амар гой соёлтой танах те гэх. Тэгэл намайг нэг удаа манай тэр Монгол найз гэртээдудад надад хоол хийж өгсөн чинь би зөндөө их мах идсэн гэж заяа. Би маш их мах идсэн гэж. Тэгэхээр би дээр нь ингээл тоглол. Тийм үү бид нар бүр ямар миний мах иддэг чамд хэлэхөө гэл. Тэг юуны мах идэх үгээл ингээд тимээ идэн морийг иддэг юм уу гээл заяа морийг иддэг. Харин тий. Тийштэй бид нар бүр ингээд ийм бууг муу хандгааны мах иддэг гэдэг. Ямар сайн бид нар бүр баавгааны савраар ингээд жирэмсэн юм ихтэй хүн ингээд гизээ гэлдэг байдаг. Хөрхөн тийм ингээд ингээд нүдэн дөрөө дээр гарч байгаа юм чи. Тийм үү яагаад тэгж байгаа ингээл. Би харин та нарыг мэдэн монголчууд амар гой соёл одоо юу яадаг. Соёлтой соёлонд нь би дуртай гэж хэлжсэн. Саяхан бас нэг орос хүүхэнтэй таарад. Тэгсэн чинь тэр хүүхэн болохоор чи орсоор ярьдгүү гэд одоо наадтай биш халинаатай таарсан баг. Манай дүүтэй таарсан баг. Тэгснэ. Чи орсоор ярьдгүү гэсэн чинь нөгөөт нь үгүй би орсоор ярихгүй гэдгсэн чинь чи яг орсоор ярьдаг юм шиг харагдчихээн. Тэгсэн шууд чи чамаа хин гэдэг үг орсоор ярьсан гэсэн чинь нөгөө манай дүү тоглоод нэ гэдгсэн байл тэгсэн чинь нет гэлсэн чинь нөгөөт нь тэр чи орсоор ярьж штэ. Тэг чи хаанаас ирсэн гэдгсэн чинь Монголоос гэсэн чинь тэгвэл чи орсоор ярих хэрэгтэй ш чи яагаад орсоор ярихгүй гэвээс орсоор бүр ингээд ярих гад үзээдсэн. Тэгэхээр бас ингээд орсод бол бас манайхаа юу юм шиг байгаа. Монголчуудыг бас аягүй сайн мэддэг юм шиг. Тэгэл за гэдэг нэг юм 2 3 тохиолдолээс ямар ч сан монгол хүн өстө муухай би монгол хүн дургу чи үгүй мэдээж л надтай уулзчихвал монгол хүний маань муулахгүй л хэл та. Тэгтэл ямар ч сан тэгж монголтэй бол болоогүйсэн гэж ямар ч сан аягүй тийм юм хурдан сурдаг хэл аягүй хурдан сурдаг
гялцуур мэлцуур гэл тийж л хэлсэн. Тэгээд амар гой соёлтой тий танах Чингис хаан гэл амар ирдэг. Чингис хааныг ер нь тийм. Гэтэ би Францд тахтал Франц хүмүүс бол жоохон мэдлэг муутай. Одоо газар зүй мэдлэг айгу муутай. Монголыг чаана үдээ юм ч гэдэг юм тий. Тийм үү. Тэгэл тий. Тэр чи одоо айгу том газар нутагт ормоо шүү. Уг нь бол эн чин дэлхийд хэдэн орон Орос хоёрын гол байгаа. Тэгэхэд ингээд айгу хүмүүс Монголыг чаана үдээ мэдээ ингэж ер нь бол айгу хүмүүс тэгж асуудаг. Ер нь Монгол гэлдэг юм л Чингис хаан гэжсэн хүмүүс бол айгу цөөхөн. Тэгэл яг нэг тийм яг нэг юм мэдлэгтэй хүмүүс нь л тэгж яа. Тэрнээс биш энгийн нэг хүмүүс бол дандаа л Монгол гэж хаана идэм бэ л гэж яадаг гэсэн. Тэгээ та нар хаанахаар ярих уу гэж амар асууна. Хятадаар ярьдгүү та нар гэж асууна. Тийм. Тэгэл үнцэрхэг зан хөтлөл юу яриад байгаа юм бид нар ч монголчууд монгол хэлээрээ ярина. Тийм. Тийм надтайгаас ингээл таарчсан хүмүүс Монголоос ирсэн ингээл хэлдэг. Танах ч нөгөө юутай Оростой ойрхон те гэл Хятадтай ойрхон те гэл амар тэгдэл те. Түүнээс ингээд хаана идэх гэж асуужсан баг байхгүй юм шүү. Тий одоо тэгээд бас гайг болж байгаа хөө. Одоо хэрхэж гайг болж байгаа л гэдэг. Одоо монголчууд мэдж байгаа л гэдэг гэж. Тий одоо мэдж байгаа. Ан тийм ээ. Тэгсэн тийм болж исэн. Тийм байна. Тэгээ яг уу тэгэл нөгөө бүхэл бас юунууд соёлууд бас авахантай тий хаягчмтай гэдэг шиг тэгэл бас сурахантай бахалтай. Тэгтээ бас хитрхээ нэгтлэг ягаал тий өөдөнстөө дэлхийн залуучууд юм байна бид нар юм байна гэл бүр хитрхээ тэгээ танаар санагдаад байхгүй надаа. Тийм надад бол бас тэг таалагдахгүй л яа тэгэхээр би яг өөр орчинд нь ирээд ингээ харахаар нөгөө хөлтөлжснэ бодохоор муу ч юм байгаа сайн ч юм байна тий. Одоо тэгтээ би энэ Европа энэ нэг амар гоё соёл гэдэг нөгөө мэдлдэг. Тий. Нэг хаач таарсан танихгүй ч гэсэн мэдлдэг ингээл харс цавчгаа машууд мэдлдэг. Тэр нэг амар гоё. Уг нь манай монголчууд ч тийм л байсан л хата одоо ингээл алс хоол юм газар амьдардаг. Тэгэл ингээл дөнгөж нөөх гээл ч юм эсвэл ингээл газар салбар явж байгаа хүмүүс ч ингээл дайрал анхаараа цаймаар бариад орчдөө шүү дээ. Бүр нүүдэлтэй та нүүдэлж явж байгаа айл хажуугаар өнгөрөх юм бол нөгөө цай борцгоо бариад очдөг гэдэг үстэй тийм соёлтой тий. Тийм байж байгаа одоо харин болчиход байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо баг ингээд сайн уу гэл танихгүй монгол хүн харц тулаад мэдлэг ил хинбэ гэшүү тэгэхээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь ингээд зүгээр ингээд нэг хөмхөө юм бодсон чинь ингэж байгаа байхгүй. 3 жил мөлийн дараа ч юм уу. За одоо хэдэн жилийн дараа ч юм мэдгүй. Зэлэм одоо ингээд хүм болгонтой мэдлэг болсон байгаа шүү дээ. Тэгээд Монгол очингуудаас ингээд хүм болгонтой сайн уу гэж мэдлээ байвал нөгөөдөл нь мэдлэхгүй бол миний хүүхд яах вэ гэд бодохоор бас жоохоо. Гайгүй тэ дуусаа тайлбарлаа хэлчихэж штэ монголчууд идэггүй маа гэдэг. Тийм монголчууд гайгүй биш шүү гэж хэрэгтэй болж байгаас тэгэхээр тийм гүдэд хин битэр ч гэсэндээ сая Монголд очивол тэгэл энд ч нөө ингээд хуршүүд таарах ч юм уу те эсвэл ингээл нэг орц марцыг цэвэрлээ зогсож байгаа хүмүүстээ таарах юм бол ингээл амар мэдлээл тэгэл нугаж байгаа зэрнээ болох гişгүй ч юм эсвэл уучлаараа гэл ингээл өнгөрдөө штэ. Тэгэл битэр сая Монголд очивол бас яасан чинь яг нэг орцны жижиг ингээл шал юм уу ингээл шүрдэл байж хахт ингээл хажуур өнгөрөхдөө мэдлэлцэнтэл өнгөрөөл нөгөө хүмүүс бас ингээл хариу бараг мэдлэлсэн ч л байсан ч лээ. Тэгэл маа нөхөр за яад теста би энэ одоо нөгөө сурсан юм алдахгүй би хүмүүстэй мэдлэнэ гэл амар хиндэлаг тэгчээсэндээ сүүл рүү мэдхгүй минь тэр бараг л мэдлэг байсан байгаа байхгүй. Ер нь бол тэгэл байгаа газартаа л уусдээ штэ үнчин гэдэг шиг. Тий. Тэр нэг монголчуудын туршлагынхаа зан гэдэг тэгсэн шүү дээ. Тэрийг би бас нэр ингэжсэн юм. Наашаа ирэхийнхаа өмнөх жилчлэл нэг хөдөө явчихсан байхгүй бидэд. Найзуудаар хөдөө яваа. Тэгсэн чинь тэгэхээр би нэг амар ойлгочихсан байхгүй. Яг нөгөө явхаа шийдэж мэдсэн. Тэгэхэд за гэл. Тэгэхээр тэр би яажсан мэ гэсэн чи би тэд нөгөө төөрөөд хөдөө явж байгаад машин явдггүй бүр ангийн замаар ороод тэг төрчдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь харин явж байгаа тэр цаана гэр байна. Нөгөө амир орсон чинь хүүтэн цай хийж өгдөг. Яана өөрөө. Ингээл бүр ингээ хав харах болчихж байгаа шүү. Харах болчих ингээд гэрэл биш ингээд нар жаарчж байгаа байхгүй. Тэгэл яана одоо зам болохгүй одоо яана гэд. Тэгээ нөгөө сүлж байхгүй мапны ажиллахгүй. Гэлээдсэн чинь нэг цаа нэг ёо тэр цаа. Тэгэл жаагаал хин төрөж явах юм уу гэдэг айгаалсан. Тэгээд тэгсэн чинь очсон чинь газар ингээд асууж байгаа байхгүй тэр айлс. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг
гэрнийхэн дээр нь ингээл гоё арал хатаа тавьсан байдаг шүү дээ. Тэгэл тэр аралнаас ингээл өгч мөгөл. Айгүй гоёсэн. Тэгэл тэр айлынх нь гэрээ эзэн гарч ирлээ, гэрээ эзэгтэй ч гарч ирлээ. Сайн санахгүй. Гэхдээ ямар ч байсан ингээ бид нарт аюу зам зааж өгч байгаа байхгүй. Тэгтээ ингэж хэлж байгаа байхгүй. Би бас тэр нь сайн санахгүй байна. Яагаад тэр би мэдэхгүй болохоор заяа. Тэгсэн чинь эн чинь одоо тим хонгорын тим хонхорхой. Одоо та нар тэр давааг давангууд тим нэртэй гүвээ байгаа. Тэгээд тэр хонхороор ороод одоо тэр давааг даваад тэр даваа болгоно нэртэй. Тэгээд жоохон баруунтаа эргээд одоо тим юм юу байгаа. Нэртэй газар байгаа. Тэр гүвээ байгаа. Одоо тэрүүгээр ингээд яваал тэгэл зам руу орчих гэж байгаа юм. Одоо тэгэнгүүт би ингээд тэрнээс юу ойлгосон бэ гэхээр тэр хүмүүс тэр газараа маш олон жил амьдэрсэн байгаа. Тэгээд тэр газрын нэр үсийг мэдчихэж байгаа. Тэгэнгүүт тэнд байгаа бүх хүмүүс за ерөөс хот руу нүгээл малаа зараал бүгдээр ингээд хот руу чимэл тэнд байгаа тэр газрын нэрийг мэдхэд амар хэцүү болчихж байгаа. Тийм. За яг map гэж байна. Map-аар ингээл мэдээл ингээл яг замаа олол явчихна. Гэхдээ энэ газар чинь тийм нэртэй уул ус шүү. Тийм нэртэй ингээд одоо хайрхан шүү. Тийм нэртэй ингээд хотгоргүйгээ даваа шүү гэдгийг мэдэх хөнгө болчих юм бол ямар хэцүү юм бэ? Яаж яхаа нөгөө Монгол нэр чинь амар гоё дээ шүү дээ. Тэр даваа одоо ингээл тэр хайрхан энэ хайрхан ингээл айгуу гоёгоо сүрдэм нэртэй. Тэгээ тэд нарыг ингээд мэдгүй болчвол одоо жишээ нь зэлэм одоо ингээд нэг 20 настай болоод Монголд очиход тэгэж бол хайж очихгүй байхгүй юу? Одоо тэр нэг газрын нэрээр. Тэгээ зүгээр map хийгээл очих газраа хийгээл ингээд орчхоор байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд тэр map дотор нь л бичиж үлдээд байгаа хөт тий. Тийм. Гэхдээ тэр ингээд олон жил явцсан маа тэр нэр нь ингээд алга болох юм шиг надад санагдаад жоохон би яана одоо бидний энэ юм гоё одоо энэ нүүдэлчин хүмүүс ингээ байхгүй болчих юм бол энэ газар нутгийг одоо энэ газар нутг чинь тийм нэртэй газар нутг байсан юм аа. Одоо энд ийм юм хүн амьдарч ирсэн юм аа. Одоо тийм одоо түүхтэй тийм газар юм аа гэж хүмүүс мэдхээ болчих юм байна да гэж амар тэгж жоохон харамсчихсан гэх юм уу, айжсэн гэх юм. Манай монголчууд нөх хүн амц үүдийг энэ зовлон тэр тий. Одоо тэгэл хүн болгон хот руу явахыг хүсчихээ. Тэнгүүд тэр газар ингээд тэр айлын хүмүүс тэр газар айгуу сайн мэдчих байхгүй. Тэр ингээл нэрнүүдийг хэлээл. Тэгэл тэр хүн байхгүй одоо тэр ойр хавьд энэ одоо 100 км-т нас ингээл хүн байхгүй бол тэр хайрыг ингээд мэдхэд амар хэцүү. Гэхдээ map ажиллахгүй бас сүлжээг болох map ажиллахгүй шүү дээ. Тэгэл жоохон амар санагдчихсан гэл. Харин тэгээд бас тэр чинь эзэнгүй байгаа амар олон юу байгаа шүү дээ. Газар нутаг байгаа шүү дээ. Тэнд ямар ч танихгүй хүн ирээ юу ч хийж байгаа бас мэдэхгүй тий. Тийм. Тэгэхээр амар жоохон харамсмаар санагдчих. Тийм. Манай монголч том газар нутагтай цөөхөн хүн амтай. Тэгэхээр тэгэл одоо харин тэр нэг надад амар тэгж харамсмаар санагдчихсан. Газар орно одоо уулгасаа дахиж шүтэж амьддаг хүмүүсийн хувьд бол бүр даваагүй болгоно нэртэй байгаа байхгүй амар гоё газар. Тэгэхээр хайранд тийм юм болчихсон нэр юм. Тэгэл ирэхээс өмнө за гэл. Яасан ч гоё удам нутагтай, яасан ч гоё нэр устай, нэр уснууд нь яасан ч гоё ингээл. Тэр нэг хайрхан болгон ч нэртэй байдаг шүү дээ. Уул болгон ч нэртэй. Тэгэл тэднэрийн бас тайлан байлан амар гоё идэг гэж байгаа байхгүй тий. Өөртөө гэсэн дандаа хүүхдээ тэр хайрханууд ч бүгд заяа. Тэгэл тэр дээр үеийнх нь үлгэр домог болчихсон. Үлгэр домог болгож ирдэг амар гоё. Тийм байна. За энэ зам Монгол явахаараа л хөдөө очиж үзье. Чи хөдөө яваа шорон замаар ороод бүр нэг яг тийм нэг ганцхан айл майл руу орж үзэхгүй юу? Яа харин тэ. Тэгэл нэр мэрийн асуувал үзэхгүй. Тэгэхээр угаасаа амар гоё мэдтiin мэлээ. Тийм. Монголда тэгэж гоё явж үзэл гоёлохт тий. За өөр юу ярих вэ? Энтхийн бас нөгөө хөгшин хүмүүс жоох муухай хайтай байдаг те нэрээ. Цацчууд. Цацчууд амар юм стресс ихтэй. Одоо жоох юм бухимдаж мөхөмдаа. Тий. Ааштай. Амар ааштай байдаг те. Ааштай болчдөг л халтаа үрх явд. Тэгээд биендээ түүртээд те одоо насандаа түүртээд гэх юм уу? Насандаа түүртээд тэгээд
Тэгээд бас юу юм шүү. Жожгөрчтэй болоо. Жожгөрн штэ. Анзаарахнаа л үлдчихэж дүүр яа. Эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу өнгөрөөл хизээч хүүхдүүд нь эргэж ирэхгүй юм шиг байх штэ эдэн чинь. Тий яг уу эргэж ирнэ л те тийм амар цөөхөн бол юу бол одоо нөө юу гэдэг монголчин бас тэртлийн юу нэг жоохон хэтрүүлэхтэй бас бодд юм а. Ингээл ээж аваагаа өгшөрхөөр нэг газар аваад хайчдаг юм шиг. За арайч бол тийм биш. Арайч тийм биш. Тийм тэр бол яг уу гэр бүлээсээ хамаарад нөө хүүхд шуутаа нэг хүндийн үт өссөн ч юм уу эсвэл ээж аав багтаа салсан ч юм уу яг уу тиймэрхүү асуудалтай гэр бүлүүд мэдээж байгаа. Гэтэ энд яг юу гэдэг вэ гэхээр тэр хүүхэд бол яг нөө өөрийн гэсэн гэр бүлээ тийч одоо манай монголын шиг ингээд нэг аав ээжээ тойлох ёстой ингэх ёстой гэсэн юм нь арай сул мэдээж аа. Гэтэ хүний өр хөвгтөл болсон эцэг хийг айтайхан байлгачгансан ингэхийнсэн гэж мэдээж яана. Гэтэ яг юм нэг асаргаанд орцсон аав ээжигээ бол яг тийм асрамжийн газар аавчад бол өгчдөг. Аав ээж нар нь асрамжийн газар руу очиж байгаа хүмүүс нь бол ер нь бол дийлэнхтэй л нилээ яг л асруулах шаардлагатай болсон хүмүүс очдог тий. Тэрнээс яг өөрсдөө нэг гараад хүмүүсээ цуглуулцдаг тий. Хулгаар нь ингээ хөдөлдөг хүмүүс бол ер нь бол хөдөлгөө болтлоо ер нь л гэртээ өөрсдөө амьдрын шүү. Тий. Тэгэл жожогрол ааштай бол. Тэгээ хүүхдүүд нь бол мэдээж хэрэг ажилдаа төрөлтөө тэгэл тэрнийхээ завсар цаагаар очиж уулздаг юм тийм л байгаа. Дээрэс нь эдгээр чинь яадаг штэ. Айгу хойно хүүхэд хараад штэ. Тий. Тэгэн гол нөгөө ач зээнэрийг ингээ хараад хүүхдүүдийнхээ амьдралыг ингээ босголцоход нь оролцох нэг тийм хэрэгцээ шаардлага нь Монголтой харьцангуй гайгүй одоо бага байд юм шүү. Тэгэн гол ингээ жоохон хөндөй болчдөг. Манай монголчин бол ингээл нөгөө хүүхдүүдээ арай гэж баргал гойр үргээл гүн гол нөгөөдөл нь дахиад өөрсдөө амьдралцах байхгүй л үү гэж жоод болоод тэгэл үргэлжлүүлээд эцэг их амьдралд нь оролцоод хүүхдүүдийг харж өгвөл ингээ нөгөө багаас нь ач зээгээ өөрсдөө гар дээр өсгөчгөрч айгу дотн болчихж байгаа шүү дээ. Илгэмсэгтэй. Тэгэн гол чи эднэр чинь болохоор хүүхдүүд нь ингээд дэжа ингээд 18 9 хүрээд сургууль соёл сураад ингээ өөрсдөө аваад явчихна. Тэгээд ажил төрөлтөө ингээ тогтсныхоо дараа хүн амтантай суугаад ингээд нөгөө аав ээж нь угаасаа ч хөгшөрсөн байна те. Яг хүүхдүүдээ амралтын үеэр нь хүүхдүүдээ авдаг л та энэ тхи өвөө эмээр. Тэгтээ бол тэгж нөгөө манай Монголын өвөө эмээр шиг өдөр болгон гэрт нь очиж харж өгөөл. Тийм. Тэр бол ховор юм шиг байна. Тийм. Тийм юм нь юу болохоор жоохон ер нь бол тийм соёл нь жоохон тиймэрхүү ялгаа бол байгаа. Тэгэхээр зэрэг жоохон ааштай болчтой юм шиг. Тийм надад амар ааштай юм шиг санагдав. Би жоохон ингээд тастаа мастаа хүн харахаар ингээд жоохон олхон зөрөхгүй бол жоохон ойрхон зөрчих юм бол хөө халтааш малтааш гээд аашлах юм шиг санагдав. Айгу ааштай эднэр ер нь. Тийм ааштай. Тэгэл айгу зөрүүд те амар настай болчвол ингээл машин барайл өстой 50-тай зам дээр чи 20-тай барьтай ингээл яг ажлын цагаар ингээ гараад ир чинь айгу зовлонтой жоохон. Тэгэл тэр хүмүүсийн хувьд бол ухацлаж байгаа шүү дугасаа яад миний ирэх гэл айгу тийм зөрөөдөө өөрөө. Дэлгүүр мөлөрдөж гэсэн амар өгдөгтэй. Өөр ингээд амар их юм авчаад тэрийг ингээд бичүүлэх гээл зогсоол энэ тэгэл за яг за бичүүлчихэж байгаа. Тэр нүүн ингээд хотолдогч ингээд яриа зогсчихно. Ерөөсөө ингээд юу яриад байгаа те одоо ингээд түмэн амьдралаа яриад байгаа юм уу? Юу яриа тэгээ сайн сайхан инээгээл тэгэл нэг бол уурлаад байгаа юм шиг. Айгүй хэцүү. Тийм хитэр ядар гэсэн ааштай хүмүүс бас их байна. Тэгээд гарцаар нөгөө нэг гаргаж марахгүй бол та араас нь ингээд зангаж мангаад өгөлж мөглөөл. Тийм шүү дээ. Машин дотроос амар тэг харцсан марцсан бүр амар. Тийм. Өглөөл. Энтхийн тэр настай хүмүүс жоох ааштай. Тий ааш. Гэтэ би ингээд нөгөө яач өөдөг өссөн болооч тэр юм уу. Өвөө нарыг харахад надад амар тутан санагддаг. Би ингээ яагаад ч цаанаасаа хайр үрээд ингээд нөгөө өвөө хүн ямар байдгийг мэддэг болохоор ингээл амар хайр үрээл би чин тэдний чин зүгээр тойлж өгш шүү дээ. Тэ өөрөө нөө үйлчлэхний байгууллагад ажиллаж байгаа гэж хэлэхгүй. Имэнэрийг ингээ хайхрах гатрахад мэдгүй. Имэнэр болохоор нэг хэрүүлж нэг амар ингээд тийм би зүгээр бушуухан гаргая л гэж байна. Яг нэг сонин тийм нэг имэтэг өссөн бол одоо нөгөө имэнэрээ хайрлал яаж байгаа. Тий. Ааштай. Надад айгүй амар ааштай санагддаг. Тийм байна. Юу ч ярьчих те. Баха юм хэлэл. За ямар амттай тэгэл буу аллал яа гэсэн. Тийм те. Тэгсэн хөшин настай хүмүүс тийм байдаг. Залуучууд нь шахах гайгүй тэгэл. Тийм. Юунууд нь бас миний ингээ анзаарч харснаар одоо ингэ нөгөө одоо түрүүний ингээ ярьсан штэ нэг одоо шар хүүхдүүдийн ч юм одоо шар хүүхдүүдийн одоо тий Швейцар Францууд ч ингээ хүүхдүүдээ өсөхдөө ингээ нэг юм
хувь хүн гэдэг эрхчлөөтэй нөсөгдөн штэ. Одоо ингээд юм зааж сурахтаа ч гэсэндээ хүүрээ яах гэдэг юм бэ гэж биш те. Ингээд үгүй чи ингээд ойлго эн чинь юм тийм ингээл айгүй юм нэг хүн гэдэг үүднээс нь айгүй хүндэтгэж харьцдаг. Манайхан шиг хүүхэд гээл миний хүүхэд би яасан алсан ч миний дур гэдэг шиг тийм маягаар харьцдаггүй болохоор би зүгээр ингээд анзаарч харсан юм. Эднэр ингээд том болохоор айгүй өөртөндөө ихтгэлтэй болдог. Ерөөсөө ингээд үгээ хэлэхээсээ санаа зовдгүй, нэрлэхүү зам байхгүй тий. Өөрөө өөрсдөө ингээд одоо чи хэдий ямар ч албан тушаалд байгаа ч ерөөсөө хамаагүй зүгээр. Би бол хүн шүү гэдгийг айгүй мэдрээд төссөн юм шиг санагддаг байхгүй. Тэгээ ингээд үзэл бодлоо илэрхийлэх ч юм уу тэр үедээ ингээд ерөөс санаа зовдоггүй, хинээс санаа зовдоггүй яг тэгж өссөн юм шиг санагдав. Бид нар ч юм болохоор ингээд хүүхэд байхасаа ингээл хүүхэд гэдгээрээ дээрлэхүүлээл те одоо дээрлэхүүл цаашийн тийм юмнаас болоод ер нь жоохон ингээд жоохон нэрлэхгүй ч юм уу эсвэл ингээд нэг за ингээ хэлчихвэл юугээ бодчих юм бол ч гэдэм үү те эсвэл би чи болохгүй ч юм шиг те эсвэл ингээд би ийм юм дээр за би ч оролцооч үгтэй ч юм уу те одоо юу гэдэг чинь ингээд өөрсдөө ингэж юм нэг жоохон дотоо үнэлдэг юм шиг хувь хүн талаасаа тэгж яд юм шиг санагдаад идэв те. Одоо ингээл зүгээр энд ингээл хүүхдүүд ингээд дагуулаад цэцэрлэг мэтрэлгээр парк маркетад тоглож байгаа хүүхдүүдийг харахаар тэгдэг гэжтэй юу наав ээж нар нь яг ингээл бол гэхдээ яагаад болох ч байгааг тайлбарлаа. Болохгүй гэж байгаа бол чи хэрэв ингүүл ингэ чи ингээд надад таалагдахгүй юм те. Чи ингээд амар илдэг биш байна. Гэж шууд ингээд тайлбарлаа. Тэрнээс бид нэг шиг хой бол гээл. Тэгэл нөгөө хүүхд нь ингээд болохгүй ангаад бол гээ дагаар биш шүү гээл. Гол нь яг яагаад бол гээд байгаа юм те. Наа чин чи наатхандаа хөрөөл ингээд бэртэж гимтэн штэ гэж ингэж хэлэхгүй. Бол гээ дагаар биш шүү гээл. Тэгэхэд эднэр болохгүй очивол чи хэрэв ингүүл ингээд захвал чи ингээд гимтэн. Тэгэхээр чамайг би бол гэж ингэж тайлбарлалт юм шиг санагдаад байгаа штэ. Тэгээ нөгөө дандаа үгүй гэхгүйгээр учир шалтгааны амар тайлбарладаг юм шиг. Тийм. Тэр дээр бас яг нэмэт хэлэхэд эднийхэн бас хүүхдүүдээ ингээд баг гэлтэхгүй яг тайлбарладаг. Тийм бүх юм тайлбарладаг. Одоо эн чинь болохоор юм яа тэгэхээр хүүхэд угаасаа ойлгодог гэж байгаа байхгүй юу? Хүүхэд угаасаа өөрийнх нь одоо төвшний хэллэгийг ашиглаад ингээд ярихаар угаасаа ойлгоно. Тэгэн бодол ингээд би зүгээр яг юм үеийн ээжүүдийн ингээд нөгөө гаргаж байгаа хүүхдтэйгээ харьцаж байгаа эсвэл тэдний ингээд ярьж байгаа юмнаас нь ингээд сонсохоор ялангуяа одоо миний үеийн хүүхнүүд бол за ингээд одоо нөө өөрсдөө амар ээж нартай загнуулаад өссөн. Тэгэн гутал чи ингээд тэгж загнаж болтгүй маань эдэр гээл за бас ингээд нэг хүүхд хүмүүсийн талаар юм сонсоол нөгөөдөл чи за хүүхдтэйгээ сайхан харьцах хэрэгтэй байна гэдгийг нь ойлгочиход байгаа. Тэгэн гутал би ингээд одоо манай монголчууд ингэдэг шүү дээ хүүхдээ 3 нас хүртэл нь хааш өсөг мөсөг гэл те. Тэр соёлоо жоон тайхгүй. Ич жоох юм ойлгохгүй. Тийм жоох хүүхд юу ойлгох. Тийм жоох хүүхд юу ойлгох тийм. Гэл тэгэл ингээ хүүхд нь ингээл нөө амар одоо энэ чихрийг идэнэ гэдэг юм бол энэ чихэр яагаад би чамд өгөхгүй байгаа вэ гэдгийг тайлбарлахгүй. Үгүй гэдэг ч юм уу. Эсвэл үгүй гэжсэн цаа хэл ингээ өрөвдөж өгдөг ч юм уу. Одоо яадаг чи ингээд нэг хүүхдийг ингээд хүмүүжүүлдэггүй юм шиг. Зүгээр л яг ингээд дураар нь ингээд өсгөөл. За яг тэгжээд ингээд том болохоор гайг болчихно гэд. Тэгтэл яг ингээд хүүхэд зөв бурууг эцэг их нь ингээд зааж өгж байгаа үед айгүй тийм security мэдрэмж авдаг гэж байгаа байхгүй. Намаа гих хүн байгаа юм байна гэд. Хүснээр нь л ингээд хүүхэд би энийг аавны гутал нь ахуулаад ингээд ямар ч нөгөө юм лимиттэй тавьж өгөхгүй, зааж сурахгүй байгаа хүүхдүүд эцэг нь ингээ харахад бол ингээ айгуу жаргалтай хүссэн юм хийгээд байгаа юм шиг боловч яг үндэ тэр хүүхд ингээ дотроо бол ингээ ийм нөгөө хинч намайг харгалцдаг юм байна гэдэг мэдрэмжийг ойлгохгүй шүү дээ авдаг гэж байгаа байхгүй. Ойлгомжгүй л үсгээд байгаа байхгүй дээ бас. Нэг бол үгүй гээл тэгснэ нэг бол барьж очичгүй гээл. Тийм тэр талаар бас би яг одоо үеийн ялангуяа ээж нартаа болон шинэ ээж нарт би ер нь бас хэлмээр идэв. Жохон юм хүүхэд хүмүүжлийн подкастуудыг сонсооч тий. Үнэхээр яаж тийм байж байгаа яаттай. Тийм. Хүүхдээ одоо бид нэр ээжүүд шигэ зодгоо болсон сайн хэрэг. Тэгтээ одоо хүүхдүүдийг жоохон хүмүүжүүлэх аргыг ингээд суралцаач гэж хэлмээр санагддаг байхгүй юу? Өөрөөр ингээд нөгөө хүүхдтэйг ерөөсөө харилцдаггүй, тий, ярилцдаггүй, зааж сургадаггүй, болохгүй юм яавал тэр ингээ болохгүй гэдгийг хэлж өгдөггүй. Айгүй хүүхдүүдэд эрхлүүлдэг, тэ буруу эрхлүүлдэг.
чихэр мэхэр ундаа авыг уйлахаар нь уйлж байгааг нь хараад өрөвдөн гэдгийг би ерөөс ойлгохгүй байхгүй юу гэсэн үг чи хүнслийн хорыг хүүхд авъя гэд уйлахаар нөх юм уу хэзэж өгөхгүй л үсттэй. Тэгтэл тэр чин урт хугацаанд ихээр хэрэглүүл тэрэн шиг хоршуу гэд хахад за гэд өгч байгаа хүнийг бол би ерөөсөө хүүхдээ хайртай яасан хөөрхөн хүүхдээ боддیں гэж би бол харагддаг байхгүй юм да. Ямар өөдгөө амтмэл гэж боддог тийм үндэ. Тэгэхээр зэрэг тийм зүгээр хатуухан хилчи. Үгүй наа чи хүмүүсээ хилчи. Тодорхой заяа. Тодорхойч гэж одоо ингэж амар харагддаг байхгүй юу? Тэр нөгөө нэг би анх нөгөө нэг наашаа ирэхэд зэлмигийн ер нь ингэж тэр нь 100-ны за нэг 40-50% нь бол хорхот ирж байгаа байхгүй юу? Ер нь шүдэн. За хорхотын шашин одоо нөгөө хар төрхлөг төрхсөн. Хорхотойг нэмжлүүлээд ирж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүч ингээ хорхотын шүдтэй юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэгээ би ингээд ирээд сургуульд оруулаад ер нь ингээл гадаад халуун холбоотой тоглож чад. Хорхотын шүдтэй манай үеийн хүүхд нэг шигч байхгүй. Амар сайн уу. Бүгд бүр ингээд төв дөрүл чин цав цагаан яг анх яаж ургасан яг тэр үгээр ингээд байж байгаа байхгүй. Тэгээл би за энэ бол ингээд те хүүхдэд одоо хэр анхаарал хандуулж ийн нэгдүгээр хоёрдугаарт энэ хүүхэд хэр эрүүл хандж ийн гэдгийг шууд ингээд мэдэгдэж штэ. Тэнгүүд би болохоор яг нөгөө нэг хүүхдийн нэг эхний нэг 6-7 сар ч юм уу яг өөр нөгөө харахгүй яжаад өөр нөгөө нэсвэл харж байгаа штэ. Том болтол. Тэгтэл нөгөө ингээд өөрөө нөгөө хамт байгаагүй удацсан болохоор ч юм уу ингээл өрөвдөөл чихэр мэхэр айгүй хөөгдөг те. Тэгэнгүүтээ шүдийн амир угааж магадгүй шүдэ агуулах дургүй ангууд нойроо угааж магадгүй ч юм уу. Тийм айгүйх байдаг гэсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт мэдээж нөгөө харахад штэ. Тэгэл хараад нь эмчээр дээр очил эмчлүүлж штэ. Одоо юу юм байх вэ те. Одоо тэгвэл хүүхдийн тэр сүүн шүд амар чухал мохол гэдэг сүүлд л ойлгож байгаа байхгүй юу? Подкаст сонсож байгаа л те. Тэгэхээр тэр бүр ингээд амар яг үнэн заяа. Одоо энд ингээл яг манай хүүхдтэй ч 100 одоо яг ийм шүд нийт хорхотдог насны хүүхдүүд бол хорхоогүй юм билээ. Яг жамаараа унана. Гэхдээ ингэж авахулж байгаа хүүхд бол баг байхгүй. Яг хорхот бол эмчлүүл чинь. Гэхдээ ингээ хизээч ингээ үүдэн шүднүүд ингээ үүрч мөрөд онц хүүхд байдаг да. Тийм хүүхд бол нэг шигч байхгүй байхгүй. Тэр нь үндэстэй ямар ч хамаагүй. Бүгд яг адилхан заяа. Тэгэнгүүт одоо ингээд Монголд байгаа ингээд хүүхдүүдийн шүдийг ингээл зүгээр нэг цэцэрлэг рүү ороод харахад угаасаа амар шууд мэдэгдэн. Ингээл уртлын шүднүүд нь ингээд тал болцсон. Ингээл хар төрхлөг ингээл хар юм болцсон. Ингээд тийм болтол нь тэгэл ерөөсөө ингээ анхаарал тавихгүй. Тэр нь анхаарч байгаа тэр хар төрхлөг төрчихөд байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр шүдэн орхотчлоо очиод хатар хар төрхлөг төрхүүлчлээ. Тэгээ нөгөө нэг мөөмө амар удаа иддэг шүү дээ Монгол хүүхдээ. Тэгэл тэнгууд чинь яг үүдэн хоёр шүд нөгөө нэг чихэр ингээ болсоор байгаа цорчдаг гэж байгаа. Тэгэл тэрийг ингээл үрээл ингээл имплэл авдаг ч юм уу. Тэгэнгүүтээ ингээд хад төрхлөг төрхөд орхичдаг ч юм уу. Тэгэнгүүт ингээд яг юм ингээл инэнгүүд нь нийл хар шүд ч юм уу. Тийм бол одоо Монголд одоо цэцэрлэг рүү ороод 20 хүүхэдтэй байлаа гэж бодоход 10 хүүхэд нь бол тийм л байгаа гэж би бодож байна. Яа тэгэхээр Монгол зэлэн тийм байсан юм чинь. Тэгэхээр энд тэрнээс өксөөлөл ингээл амар тэр чинь одоо нэг бодлоо хүүхдээ хайрлаж байгаа юм билээ л дээ. Амар хайртай болвол шүдийг харахад болгох хэвээр. Яа тэгэхээр сүүн шүд яаж ургана цаашдаа тэр хүүхдийн царай дүр төрхтэй ирүүний хөгжил, хил ам ярианы хөгжил бүх юм нөлөөлж байгаа байхгүй юу? Тий. Харин тийм. Тэгэхээр энд хүүхдүүдэд одоо бүр ингэж байгаа штэ. Бас нэг том ялгааг харсан чинь цэцэрлэг ч юм уу ингээд сургууль дээр хүүхдийн төрсөдөр болгоод нэг эцэгчүүд баахан бэлэг мэлэг авчил торт морт өгөөл ингээд пицца мацаа явуулж өгөөл идүүлдэг ч Монголд. Тийм байгаа заяа. Байх. Мэдхгүй. Гэхдээ тэгдэг байсан юм аа. Тэгэнгүүт одоо энэ болохоор би ингээд манай хүүхдийн төрсөдөө удахгүй болгож байгаа маа би ингээд нэг торт авчирч болох гэхээр үгүй гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ ангид чихэр иддэг хүүхд байгаа, чихэр иддэг хүүхд байгаа, торт иддэг хүүхд байгаа, торт иддэг хүүхд байгаа болохоор бид нар мэдхгүй. Ямар ч хариалтай юм бэлээ, юу ч болох юм бэлээ бид нар мэдхгүй. Тэгэхээр бид нар зүгээр л дуудулж өгнө. Ангиараа тавьж чад төрсөд нь болж байгаа хүүхдэд дуудулж өгнө. Өөр ямар ч тэмдэглэх юм байхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд амар сонирн байгаад энд дүүлж тийм дээ. Францд бол нэг катомато авчид үг юм уу гэхээр өгдөө. Тэсгүй бол ингээд төрсөд нь болж байгаа хүүхд ингээд ангийнхаа хүүхдүүдэд ингээд нэг удаа чихэрнүүд ингээд бэлдээд ч юм уу те. Тэгээд бол авчиж өгдөө. Тэгэл тэгдэг юм бэл. Яг нөгөө өмнө сурч исэн сургууль нь болохоор
торт аавна. Гэхдээ шоколадтай торт биш. Тэгээд амар жижигхнийг яа хүүхдүүдэд ихийг өгчлөхгүй жижигхэн ингээд халбуудаад бараг амсуулахаар болохоор маш жижигхэн том биш гэж хэлчихсэн. Гэхдээ бас тэр амралтын өдөр тараад жилүүдээ ягаад жилээж ч өгөөгүй. Тэгээд одоо энэ сургууль нь болохоор үгүй энэ дээрс тийм торт мөрт байхгүй. Бид нэр зүгээр тойрж аваад дуудуулж өгнө. Тэгээ болоо гэж байна. Зөө. Би бараг тэрэн ч дээрдээ итгэж. Гэхдээ яг одоо угаасаа бид нар чи ямар цаг үед амьдарч байгаа лээ те. Одоо чихэр өгөхгүй ч юм уу, шипс өгөхгүй ч юм уу те. Чипс өгөхгүйгээр ингэж хөх төсгөх угаасаа хэцүүл нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ одоо хэмжээ гэж юм байна тий. Хэмжээг нь бод. Дээрээс нь шүд угаах гэдэг чинь айгүй чухал. Өглөө оройд заавал угаах ёстой гэдэг чинь ингээд тэр юмнуудыг ингээд суулгах. Тэгээд зүгээр хүүхэд ингээд уйлж байгаа болохоор хүслийг нь ч юм уу одоо тэр нэгж байгаа зүйлийг нь өхөө болооч тий. Чи тэр хүүхэд юу ч мэдэхгүй шүү дээ. Чи чинь том хүн юм аа тий. Тэ чиний толгой ажиллаж энийг болно болохгүй мэдчихэж байгаа хүмүүс тий. Тийм болохоор чи яагаад тэр хүүхдээ ингэж нөө аргадаж тайвшруулдаг ч юм те тэглээгээд одоо юу гэдэг яахчгүй тийм өсөөдөгчгүй тийм тэгэхээр зэрэг одоо хүүхд нь яавал тайвширдаг те тэгтээ ямар ч байсан болохгүй юм бол болохгүй ээж нь болохгүй гэсэн бол тэрийг ингэж заавал нэхэж ингэж муухай ааш гаргаж иж авдаг юм шүү гэдэг тэр ойлголтыг битгий өгөөч. Тэгээ ямар ч хүүхэд ингэж сургууль сурдаг байхгүй те тэгэхээр зэрэг тэгж нөгөө хүүхдээ хайрлаж гоё хүмүүжүүлэхэд цаг гаргаарэ гэж бас хэлье. Хатууч гэсэн үнэг байна л та. Тийм. Би бол яг бүр яг чиний хэлж байгаа эсрэг байсан. Энэ тэрэн эртлээ. Бүр ингээл өөрөө ноцоор бараг ундаа жүүс коломол өгчгүй л заяа. Тэгэл тэрэндээ ингээл баярлаж байгааг харах гал те. Тэгэн бол наа чи юу гэж байгаа юм. Наа чи бол хүүхдтэй хайртай биш өөртөө хайртай хүнийг гаргадаг юу гэж байгаа юм. Өөрөө гоё тэр хүүхдээ баярлаж байгааг харж кайф авах гэж. Жарах гал. Тийм. Тэрнээс чи яг ингээ хүүхдийг ингээ бодох юм бол чи тэр хүүхдийг эрүүл саруул одоо чи те чиний нүдэн зэлм ямар гоё залуу болж харагддаг үү те. Тим хүн болох гэж л өсөж байгаа нь чиний уг нь бол зорилго байна шүү дээ. Одоо тэр хүүхдийн төлөө хийх юм чинь бол тэр л байгаа байхгүй. Тэгээ энэ дээрэл өстой яг тэр шүдийг хараад биш үү ойлгосон. Пүү за энэ өстой буруу юм биш үү. Хүүхдийг ингэхгүй юм биш дээ гэл. Тэгэл бас нөгөө гэртээ сууж байхдаа үгүй би бас яг тэгж боддог гэсэн байхгүй. 2-оо гараал 3 хүрэн хүртэл би бас тэгж боддог гэсэн байхгүй. За жоох юм чинь би хүүхд хүмүүжлийг уншаад яах юм. Тэ хүүхд би тэгвэл ингээд подкаст сонсохгүй ингээл гарч ирж байгаа шин мэдээж. Тэгэлэнгүүд за энэ жоох юм ч одоо явах тэгэл нэг 5 хүрэл битээр ингээл одоо тэр хүмүүжлийн арга барил эхлэх бах та гэж боддог гэсэн чинь сүүл нөгөө нь ингээл одоо энд ирээд л юм да бараг л тэгэл нөгөө нэг манай хот чинь ингээд цэцэрлэгт яваагүй байж шууд энд ирээл тэгээд нөгөө нэг сургуульд орон ортлоо амар урт хугацаанд ганцаараа байж ш тэгээд юмуд мэдээж ааш нэгдэж эхэлж байгаа байхгүй докторгоо олж ин тавтургоо олно тэгэл амар ууртаа олно дураараа олно хүссэн юм авах гэж ойрлон те тэнгуут нь аваад өгч чинь тэгэл ингээл өгөнд орохгүй заяа чөдөө авах амар дургу тэгэл ингээл ер нь л айгу буруулаад авах тэнгуут нь л ингээл подкаст сонсч эхлэнгүүт анханасаа бүх зүйл буруу байсан байхгүй тэгэл одоо энэ дэлхийн энэ хүүхд хүмүүжүүлэх арга марга гэдэг чинь яг энэ Европт амьдарч байгаа хүмүүсийн яг хэрэгжилж байгаа арга барил байгаа байхгүй багш нар нь ч тэр одоо тийм манай хүүхдэд ч 100 хүүхдүүдийн ингээ хүмүүжлэл бүр амар өөр шүү дээ. Амар идэх те. Ингээд хүний өмнө хизээж зөвшөөрлөхгүй хүрэхгүй. Одоо тоглоомын талбай малбаа дээр байвал хизээж тэр хүүхдийн юмд хүрэхгүй. Биендээ хизээж хүрэхгүй. Ингээд араасаа ингээд яг ээлж ингээд дараалалаараа зогсож байгааг болгодог. Нэг нь хизээж урд ууранд ярихгүй ч гэдэг ч юм уу те. Амар түгээс нь хүүхд хүмүүжил ч мөр гидсэн тахаас нь эхэлдэг гэж байгаа байхгүй. Харин тийм. Гидсэн тахаас нь ингээд ярьж өөрийн зөөлөн дуу хоолойгоо сонсгож те ингэж тэр хүүхдээ яагаад тэгээ хүүхдийн одоо яг ингээд насанд хүрээд ямар ингээд бүр суур характертай хүн болох вэ гэдг нь 2 нас хүртэл 2 наснаас биш шүү заяа. Харин нас хүртэл 2 нас хүртэл тогтдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед нь чи хүүхдтэй болно болохгүй те чи болно болохгүйгаа яаж тайлбарлах амар болохгүй хаа гэдээ орилоодох юм уу те гэдэг ч юм уу ингээд тэр хүүхэд дараа нь ингэж яаж өөрийгөө илэрхийлдэг төрлийн хүн болох вэ гэдэг тэр 2 нас хүртэл ингээд яадаг гэхэлэр зэрэг манай монголчууд яг ингээд алдаад байгаа хгүй 3 нас хүртэл хаан шиг байлга гээл нөгөө хүүхэд нь бүр ингээд амар хүмүүжлэхүү те амар хүмүүжлэхүү хүүхдүүд зөндөө байдаг шүү дээ ялангуяа монгол хүүхдүүд дунд бол тэгэл нөгөө аав ээж нарын харахаар баг ингээд тэрийг харж баг өхөөрдөд байгаа юм яа бол баг би ингээд бүр хүүхдэд юм хэлэхгүй байгаа аав ээж нэр харахаар би ингээд бүр гайхдаг заяа тэг хэлэхгүй бахтаа гэл ингээд янготл чи ингээд тийм байх л ёстой юм шиг те тэгээд
За би хэлэхгүй дээ. Би хэлэхгүй. Зүгээр ядаж тийм сэтгэл зүйчин те подкастыг сонсолтоо яг гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэр сонсогч амар нөлөөлдөг байхгүй юу? Амар хэм сурдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Яг тэр ярьж байгаа хүмүүс чинь бүгд л эмчтэй, сэтгэл зүйч одоо тийм сургууль хүмүүжүүлэгч хүмүүсийн яриаг сонсоод байгаа байхгүй юу? Би бол яг жоохон яасан. Жоохон ч гэж ер нь бас хүмүүжил одоо тэр шүд мүдэн дээр бол нэлээд алдсан. Тэгээд одоо л яг ингээл одоо яг нөгөө нэг сургууль хүмүүжүүлж эхэлсэн цагаас 3 настай хүүхдийн сэтгэл зүй 3 настай хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэж л эхэлж байгаа шүү дээ. Тэгээл одоо би одоо ингээл 6-7 настай хүүхдийн хүмүүжил 6-7 настай хүүхдийн эрэгтэй хүүхдийн хүмүүжил гэл тиймэрдүүл юм одоо амар ухад сонсож байна. Тэгэхээр яг үн чиний хэлдгээр тэр нэг 2 нас хүртэл бол тэр хүүхдийн амьдралд хандах хандлага өөртөө итгэл юмыг үзэл бодол яг сурчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би бол жоохон оройтсан л байгаа. Тэгтээ яг хаа. Тийм тэгтээ яах вэ? Тийм. Оройтох юм байхгүй дээ. Тэгэл тэгсэн шүү гоё. Харьцаад яа. Одоо хүүхдтэй бол өстой жинхэнэ модерч сонсол ивчих. Модерч сонсол гоё юм өөртөө дуудаад гоё юм бодвол. Нэр модерч сонсол наранд бие гээл гівчих юм гэж. Тэгэл гараад ирэнгүүт нь бүр өстой яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг яриад амар одоо өсгөн гэж бодоод байгаа шүү дээ бүр. Харин тийм тий уг нь бол та тэгтээ гайг ах уу. Үгүй тийм тэгтээ тэгээд одоо оройтсан гээд яах юм байхгүй тий. Би ч гэсэндээ тийм амар төгс төгөлтөр мөгөлтөр ээж байгаагүй. Тэгтээ нөгөө яг нөгөө ингээ Франц хүүхд би нөгөө нэг юунд сурч исэн гэдгсэн шүү дээ хүүхдийн өдрөөнжүүлэхэд ажиллах гэдэг юунд сурч исэн гээд тэгээд тэндээс ингээ тий Франц хүүхдүүд ер нь ээж аав нь яаж харцдгийг ер нь харж исэн. Тэгээд яг өөрөө хүүхдтэй болоод яах үед болохоор би яг тийм сургалт угаасаа авдаг гэсэн байхгүй юу. Тэгээ би бүр хүүхдтэй үнэхээр сургасан манай хүүхд амар ингээл бас ихэндээ амар гүжүүдлээл яг ингээл нөгөө болохгүй юун дээр чи ингээл амар дуу чимээ гаргаал гүж мөх гээл тэгэхээр нь тэгэл би яг ингээл суу муу гээл ингээл жоохон хүчилж нөгөө сургаж тийм юмнуудыг давсан манай хүүхд гэсэндээ. Тэгээ яг азар яг тийм юм өмнө суусан учраас бас гайгүй байсан. Тэгээд тэгээ яг би зүгээр жоохон шүүмжлэх сэтгэл зүгээр ингээд нөгөө хандаад идэв гэж магадгүй яг юм жоохон настай юм залуу ээж нарыг ингээ хараад тэгээ ингээ хүүхдүүдээ яахгүй гэх нь харахаар тийм жоохон хилчмэр санагдаад идэв. Гэхдээ бас энд нөгөө төрж эндээс чи нөгөө сургууль Монгол авсан болохоор бас юу яагаад байгаа байхгүй тий арай өөр. Одоо Монголд гэх юм бол одоо надтай ойрхон төрсөн манай найз за эсвэл одоо хамаатны ихчж байдаг юм уу тий тийм хүмүүсээс бол ингээд сонсоод бол бүгд л яг адилхан хүмүүс л харах та. Ер нь бол тэрнээс ингээд за одоо яг нүүн ингээд амар лаглаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд хүүхдийн хүмүүжил одоо ингээд хүүхдээ аяглаа хүмүүжилсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэд нар болохоор мэдээж тийм сургалт авсан бас эцэг эхчүүд тэр хүмүүсийн бас эцэг эхчүүд амар сайн сургууль хүмүүжүүлсэн ч юм уу. Тийм яг замналаар явах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр одоо миний манай аав ээж хоёр бол маш чанга хатгаа өсгсөн. Тэгэхээр ч би бас яг тех гэдэг юм билээ. Яг л нэг аргаар үзэх гэдэг юм байлээ. Тэгээд тэгэхээр тэрийг ингээ өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо манай хүүхд ч гэсэндээ би хүүхдээ яг аав ээж хоёр намайг яг яаж өсгсөн гэх юм бол манай хүүхд ч гэсэндээ ер нь хүүхдээ яг л тэгж хүмүүжүүлсэн. Тэгэхээр ингээд энэ чинь ингээ жоохон буруу агаад байгаа байхгүй тий. Тийм ер нь бол тэгээд одоо чи бүр их сайн харнаа. 30 гараад ирэхээр яг бүр ээжийн хоолыг сонсож байгаа юм шиг санагдсан заяа. Чи өөрөө ингээд гүйцэтгэе ярьж байгаа сонсоод яг бүр ингээд амар юм 70 тухамсар суучтай юм шиг лээ. Тэгээл бүр ингээд хизээч би одоо юу гэдэг мэтэрч ингээл том болохтой ээжийнхаа уралж байгаа ч юм уу ингээл юмд ингээл янз бүрийн хандж байгаа ч юм уу хараад би юм болохгүй дээ гэж боддог шүү дээ хүүхдүүд ч. Тэгэн готл чи бүр ингээд 70 тухамсар суучтай юм шиг лээ заяа. Ингээд том болоод ингээл өөрөө мэдлгүй бүр яг тэр үйлдэлүүдийг гаргаал хэлжсэн үгийг хэлж мэлээл заяа. Бүр айгуу сонио. Яг тэгтээ мэлээ. Тэгтээ тэгэл нөгөө анзаарал за би нэрээ жоохон бахад ээж надад ингэж хэлэхэд надад яаж мэдрэгдэг гэсэн тий. Тэгэхээр зэрэг гээл ингээл нэг өөрийгөө жоохон байрах ч юм уу. Тиймэрхүү юм бол тий. Байна гэдэг шиг. Тийм ээ. Хэцүү юм лээ бас тэгэж. Хүмүүжил тэр гэвэл бас яг тэрэн дээрээ жоохон
сайн биш болохоор. Үүдээ та подкаст сонсоод ингээд яаж ин гэдэг чинь ингээд сайн штэ. Угсаа одоо тэгэл тэхээс өөр яах вэ? Тэхээс өөр юу байх гал тий. Цоцоор гадаг. Томболтой шүү. Яа юм. Подкаст сонсож мэдлэгээ тэлээд тэгээ гоё тэрийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж яаж ин гэдэг чинь бас хөгжиж байгааг хөгжиж байгааг нэг шинж үстэй. Хичээж ийна. Хичээгээл ийш ба. Нэг гайгүй Монгол сайхан хүмүүжүүлчих гээл бас. Өсөжгүй л хичээж л энэ да. Харин за өнөөдөр ч хоёлаа бүр сайхан буу халлаа. Буу халлаа. Тэгээд та нар бас юу яриасаа гэж бодож ин комент бичээрэй гэдэг байна. Үгүй нэрээ уг нь бас хөрхөн 100 муу хүн сонсоод байгаа хгүй тий. Тэгээд тэр 100 хүмүүс ингээд гоё одоо тэрийг яриарэ. Одоо ийм юм сонсъё л доо гэл гоё комент ичил гоё л энэ. Тий. Тэгвэл ингээл бас бид тэр ингээл уулзаал хоб базаа тэгэл бас. За юу ярих уу гэж байгаа л. Тэгвэл тэгэл хоб базаа л шүү гэж. Сүрдэлцээ. Йой. Та нарыг өстө хоол сонсгоод ир шүү. Гоё сонирхолтой юм яахгүйгээрөө. Тий. Тийм байна гэж. Тий. Бид нэг түрүүчийн юун дээр чамаг хоолоо өвцөн бат орчгүй тэр нэг хэрэг ярьсан шүү дээ. Тий. Тэгээд тэгсэн чинь манай нэг хоёр сонсогч. Манай хоёр найзлаа тэгсэн чинь ерөөсөө тийм хэрэгийн подкаст сонсдгоо гинэ. Оо тийм үү. Тийм бүр ерөөсөө сонсдгоо бүр тийм дурггүй төрлийн хүмүүс гэж байд юм байна. Би болохоор тэр хоёрыг тэгж хэлэх хүртэл би ерөөсөө тийм хүн байдаг гэж бодсон. Тэр нь цаашаа. Гэтэ би нөгөө өөрөө амар дуртай. Тийм би ч тэгээ миний бас ингээд яг тийм одоо би хэрэг сонс дуртай штэ гэдэг юм а ярихаар дандаа нэг тийм штэ би ч гэсэн гэдэг хүнтэй л таарч байсан мөлий. Гэсэн чинь манай тэр хоёр амар ягаад ч тэр хоёроос тэгж асууж байгаагүй. Тэгсэн чинь ерөөсөө тийм хэрэг мэргийн тийм подкаст сонсдоггүй. Бараг аимшиг кино үзэхээс айдаг мэдэг. Тийм тэгсэн чинь тэгтээ яг нөгөө бит хоёр тэгээ бараг гүшин шог шиг юм яриад яцсан штэ. Тэгсэн болохоор бас гайгүй исэн гээд. Тэгжлээ сайн тийм хүмүүс бас янз янз л юм хэлээ. Би бол дуртай шүү. Би ч гэсэн. Тэгээд баахан л юм ярил. Одоо баг юу яриасаа санахгүй шүү. Харин зөндөө юм ярьлаа. Мөө хөрхи өнгө дэрснүүдээ жоохон ярьчихлаа. Өөртөө ч гэсэн шар арснууд юм байж штэ. Харин тэгээд бид нар ч гэсэндээ энэ нэг санаа Азууд угаасаа тийм бас амар эмоц өндөртэй ярьж байгааг бас үгүйсэхгүй тий. Үгүй зөндөө ярьж байгаа үгүйсээ. Үгүй Азууд ч тэгэл угаасаа нэг юутай штэ. Номо дару. За одоо сая нэг яаж нэг K-pop, M-pop гарч ирж бас нэг бидний нэр хүндээ өсөж байгаа. Тэрнээс биш бол амар тийм номо, нүдний шилтэй. Тэгэл нэг баг хэлнийхэн дагуу яваа. Тийм хичээл номноос өөр юм мэддэггүй ч гэдэм үү те ямар ч нэг хөгжилдөж мэддэггүй ч гэдэм үү. Нэг тийм нэг өөр нэг тийм сонин төрхтэй байсан юм Азууд. Тэгээд одоо K-pop, M-pop одоо энэ K-drama дээр бас юу болж иж Аз залуучууд Азууд ч бас хөөрхөн юм байна ч тий нэг тийм бидний гуас сайхныг бас хараад байна шүү дээ. Одоо Аз залуучууд амар модонд орч нэрээ сонсноос Европод гэхгүй. Тэгэхгүй тэгэл нөгөө бид нарыг чинь жижигнүүдтэй, оногорнуудтэй тэр хүү тэр нөгөө нэг юу би бас нэг подкаст гэж тэр нөгөө нэг од мөндөр штэ. Од мөндөр дээр тэр нөгөө нэг хүннүүчүүдийн талаар энэ Европ руу тавталсан түүхийг ярьжсэн чинь манай монголчуудыг хэлсэн гэж байгаа хгүй гэсэн чинь тэр нь одоо монгол хүмүүсийг ингэж айгуу мохоор бичсэн байна гэсэн. За би зөв санаж буруу санаж ингээд тухтай заяа. Гэхдээ духан доор нэг юм байна. Байх ажээ. Тэр нь нүд юмсан гэдэг чинь заяа бүрээ. Туханд дор хоёр нөх байна. Тэгсэн тэр нь барыг нүд юмсан жээ. Тэгээд тэгэж бичсэн байна гэж тэр ярьжсэн аахгүй. Тэр түүхэн дээр одоо тэр Европ руу дайрсан товтлсон юм ингээд түүхэн дээр бичүүлсэн байх нь шүү дээ. Хүмүүсийг тарсан байх нь шүү дээ. Хүмүүчүүдийг л тэгжсэн байхгүй. Тэгээд ингээд тэрэн дээр болохоор яг нэг уртлынхаа одоо тэр дай хийж байхдаа одоо тэр хамгийн уртлынхаа ингэ зөвхөн махаар хоолдог хүмүүс ингэ л тавьдаг гэсэн гэж ярьж байгаа хгүй. Тэгэл тэр хүмүүс нь бүр аим сард байгаа шүү дээ. Тэгэл тэнгууд ингэ тохон доор нэг юм байна. Тэр нь нүд ажээ гэж хэлсэн. Тэгээ бодохоор ч одоо эдгээр ч уус өөрсдөө юм амар том алаг нүдтэй, өнгөнгийн нүдтэй, хөнхрөн бүр амар том хамар мамартай байгаа шүү дээ. Тэгвэл бид нар ч жижиг амар жижиг нүд зүгээр нэг нөөр юм шиг л харагддаг гэсэн юм шиг. Босос мадуу шиг л дээ. Одоо тэнгууд ингэ л нөгөө
манай нөгөө K-drama тэгэл K-pop-од гараад ирэнгүүт нөгөө мантуунууд чинь нэг нөхтэй ч юм шиг нэг өстэй ч юм шиг мантуун дээр яа тэгж харагдаад эхэлж магадгүй байгаа байхгүй юу. Тийм ер нь бол Корея залуучууд охтуудын тэд нар ч бас яг тэгэл хөөрхөн шүү дээ. Ер нь бол тэгэл тэдний ачаар л нэг Аз хүмүүсийг одоо үзэх үзэл нэг өөрчлөгдөд тийм ер нь бол Аз залуучуудтай одоо үерхийг хүсэж байгаа тийм охтууд амар их гарсан. Ялангуяа энэ одоо шинэ залуу охтууд бол Аз банд нар амар сонирхоод яа гэхэлэр нөгөө K-драмагийнх нь нөгөө нэг амар романтик залуу шиг гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгтээ тийм байдаг гэж магадгүй. Тийм мэдгүй. Солонгос амар байд юм байна. Солонгос залуучууд жоохон романтик юм шиг л шүү дээ. Харахгүй ч ч одоо баян тийм юм үзүүлээд гарч ирж байгаа. Яг тэр стандартыг нийцгүй. Princess treatment хийдэг гэдэг байгаа шүү дээ. Харин тэгэл охтууд нь ч гэсэндээ яг тэр кинон дээр гарч байгаа шиг эсвэл энэ K-pop idol-ууд шиг тийм хөрхөн байхгүй болоос болохгүй болчиход байгаа юм шүү тий. Тийм баг. Тэр ч бас нэг тийм стандарт бас тогтоочод байна л да. Тэгэл одоо ер нь европчууд бол Азуудыг энэ ч хүү нүдтэй. Энэ хамаатай. Ядчихлаа тий. Хөмсгтэй гэж бодохоор байхгүй юу. Тий. Та бол гоё ялж байгаа. Харин тий. Одоо би тэр чинь хэдэн жилийн өмнө юм бэ нэг 3-4 жилийн өмнө юм уу яг ингээл нааша Женев руу ороод ирсэн чинь постэр тэр ингээд нөгөө Blackpink-ийн Jennie ингээд Dior-ийн нөгөө нүүр царай тухайд болж исэн мэлээ. Тэгээ ингээд Dior-ийн цүнх барьсан ингээд Jennie-гийн ингээд бас сонин харагдаж байгаа байхгүй юу. Одоо би чи энд ингээд нөгөө олон жил амьдэрсэн хүн чинь тийм ингээд юм Аз модельуудын юм уу ч ховор штэ энд чинь дандаа л юм Европ за өсрөөл нэг хар моделийн л юу байна уу гэхээс биш ингээд яг Аз тэгэл тэр нь ингээд бүр баг буудлуулган дээр ингээд те хоорохгүй тэгсэн чи одоо сүүлийн үед бол амар гоё болж штэ Аз бас гоё орж ирж байна гэдэг шиг тийм байна. За та бүхэн минь тэгээд та бүхэн минь шиг ямар гогшгүй шиг ирсэн. MJL радио маш ёо. Яа MJL радио. Тийм. Радио маань өндөрлөх чинь дуусахыг даялаа да. Яриад байл. Нарч чаргалаа гэдэг. Болсон болоогүй баахан юм ярих юм шиг нэг шүү. За тэгээд та бүхэн дараагийн дугаар хүртэл хүлээж агаарай. Баяртай. Дүр бай. Тий.